Үнэхээр микрофоноо нэгээрэй. За, онцтой эзний өмнөрөө залбирая. Эзэн минь тандаа баярлалаа. Бид нарт өнөөдөр бас чуулганыхаа хамт үйлчилж байгаа, бид нар цуглаж залбирах, бас хамтдаа эзнээс суралцахын цагийг зөвшөөрсөн танд үнэхээр их баярлалаа. Хүний бүрийн хувийн амьдралд нь өдөр бүр эзэн та санаа тавьж хамт байж өдөртөн чиглүүлж байгаагийн төлөө эзэн үнэхээр их талархаж байна. Өнөөдрийн бас энэ цагийг ч гэсэн та өрөөж өгөрөө. Хоцроод орж ир чадаагүй хүмүүсийг маань ч гэсэн та хоцролгүйгээр орж ирэхэд нь та цаг завыг бас зохицуулж бас сайнаар өрөөгөөч гэж танаас гуйж байна. Энэ цагийг та өрөөгөрөө ярьж байгаа нэгний дээр сонсож байгаа бидний дээр таны ариун сүнс хамт байж өдөртөн чиглүүлж бидний зүрх сэтгэл таны өмнө эзэмнээ даруугаар ирж таны өмнө бүх зүйлийг чин сэтгэлээсээ сурах гэсэн төрөсөл тэмүүлэлээр та дүүргэж энэ цагийг өдөртөн чиглүүлээрэ гэж эзэн танаас хичээнгүйлэн бид нэр гуйж байна. Эзэн та өрөөгөрөө таны хайртай хөө бидний эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Окей. За тэгээд хэдүүлээ эхлээд энэ дээр байгаа энэ юуг нэг хардаа хуваарийг. Тэгэхээр бид нар саяны нэм гарагаас эхлээд яг Есүсийн заасан сургаалт зөвлөлүүд гэдгээр эхэлж байгаа. За би сая оршил хэсгийг заасан. Та нар саяныхаа бүтэн сайнд зарим хүмүүс маань бас байгаагүй те. Тэгээд байгаагүй хүмүүс маань юу гэхээр бүтэн сайныхаа номлолыг бас цуглааныхаа нөгөө нэг Facebook группээс те YouTube-ээс ухраагаад үзчихвэл зүгээр баг. Тэгээ өмнөх сургаалуудаа ер нь ингээд ерөө магадгүй та ямар нэгэн шалтгаанаар яг өөрөө чинь ялангуяа сургаал заах 7 хоногийн те яг өмнөх 7 хоногт нь цуглаандаа ирээгүй байлаа гэж бодоход ер нь энэ сургаалуудыг нэг бүгднгийн ингээд те ухраагаад ингээд сонсоод явж ивэл зүгээр цуглаандаа ирч чадахгүй тийм тохиолдол гарлаа гэж бодоход тийм тэгжээж бид нар нөгөө бие биенийхээ яг юу ярьж гин те ямар байдлаар хуваалцж гин өөрөө бас яг дараагийнхаа номлол дээр те ер нь ямар байдлаар хуваалцах уу гэх мэтчлээ ингээд зүйлүүдээ нэгдүгээрт те хөв хүннийхээ яг бэлтгэлийн зорилгын төлөө сургаалуудаа алдахгүйгээр сонсоод явах нь чухал. Хоёрдугаарт нь юу гэхээр бас бие биендээ бас те сайн комент өгөх те илүү сайжруулах тэр зүйлүүдийг нь бас бие биендээ хэлж өгөх. За бие биенийхээ те бас энэ бэлтгэл туршлагаас судлах үүднээс ингээд номлуудаа сонсоод явж ивэл зүгээр шүү. Окей, за темко маань ороод ирсэн байна. Окей, за тэгээ та нарт эхлээд ямар ч хуваараа танилцуулъя. Саяны бүтэнсээ өдөр би оршил сургаал буюу ер нь Есүс яагаад те одоо сургаалт зүйрлэл ашиглаж ярьдаг байсан юм бэ? Тэр талаар заасан. Тэгээ сургаалт зүйрлэлийн те одоо яаж ойлгох ёстой талаар ингээд товчхон тухайн цаг үетэй холбоотой бэкграунд яриад. За ингээд тариачны тухай тэгээ үр тариа 4 янзын хөрсний тухай сургаалт зүйрлэл заасан байгаа. За одоо энэ бүтэнсээ өдөр үнэхээр маань Тэнгэрийн хаанчлалын зөвөрлөлүүд гэдэг Есүсийн заасан Тэнгэрийн хаанчлалын талаар те маш богинохон сургаалт зөвөрлөлүүд байгаа. Зарим нь баг нэг параграф те ингээд айгүй богинохон гэхдээ нэлээ олон өөр зүйлүүдээр ингээд иш татсан нэг юм багц сургаал зөвөрлөлүүд байна. Энийг үнэхээр маань заах болно. За тэгээ дараа нь 10 сарын 5-нд ариун гэрэл маань өршөөлгүй зарцын тухай сургаалт зөвлөл 10 сарын 12-нд бадрал хорон түрээслэгчид тэгээд 10 сарын 19-нд мөнгнөө маань агуу хурим найрын талаар тий харин 10 сарын 26-нд уугнаа маань талантын тухай сургаалт зөвлөл за ингээд 11 сарын 2-нд хоёр өртөн энэ талаар цомоо маань заана. За тэгээд темка маань 11 сарын 9-нд сайн самар хүний түүхээр за 11 сарын 16-нд очроо маань баян ба лазарын түүх за ингээд 11 сарын 23-нд төрөө маань тэ хамгийн сүүлийн буюу алдагдсан хонь зоос хүү гэд луух 15 дугаар бүлгээр төрөө маань заах болно. За тэгээ бид нар юу гэхээр яг Есүсийн заасан 43 билүү 43 нийттэй сургаалт зөвлөл байдаг шиг санагдаж байна. За энэ сургаалт зөвлөлүүдээс бид нар яг 11-ийг нь сонгож авсан байгаа. За яагаад тариачны тухай, үр тарианы тухай те сургаалт зөвлөлөөр эхэлж байна вэ гэхээр угаасаа энэ сургаалт зөвлөл юу гэхээр яг Бурхны үгийг сонсож хүлээж авах тухай те хүмүүсийн зүрх сэтгэлийн яг үгэнд хандах хандлагын талаар мөн яг энэ сургаалт зөвлөлөөр Есүс ер нь яагаад сургаалт зөвлөлт ашиглаж яриад байгаа юм гээ те тэр учир шалтгаан зорилгууд гардаг учраас бид нэр яг энэгээр эхэлсэн байгаа. За тэгээд
одоо яаж байгаа вэ гэхээр Тэнгэрийн хаанчлалын сургаал зөвлөлүүдгээд араасаа явж байгаа. За сургаалуудыг ер нь танд хуваарлахдаа би бас нэлээд бодож ийж залбирж ийжтэй хинээр ямар сургаал заалах уу гэдгийг нэлээд одоо бодож залбирч хийсэн. За жишээлбэл юу гэхээр одоо тий хорон түрээслэгч нар гэх юм бол манай Бадрал маань одоо бизнес эрхлэгч учраас тий энэ талын сургаал зөвлөд өөрт нь илүү төхөмтэй байна гэдэг талаас нь өнцгөөс нь бодсон ч гэдэг юм уу. За мөнгөнөөгийн хувьд те өөрийнх нь хувийн амьдрал болоод те гэр бүлийн харилцаанд эзнийг таньж мэдэх тал дээр бас яг энэ агуу хурим найрын сургаалт зөвлөл те яг энэ сургаалт зөвлөл өөрийнх нь хувь хүнд амьдралд нь те ямар чухал одоо те эзний дээр онцгой үг болж байгааг би бас яг ингэж нүдэрээ харж те чихээрээ бас гэрчлэлийг нь сонсч исэн болохоор те энэ нь өөрт нь илүү төхөмтөө сайхан сэтгэлтэй самар хүний түүхийг темкад өгсөн зорилго нь юу гэхээр темка маань бас яг энэ инэрлийн үйлчлэл те яг энэ тал дээр бас өөрөө маш их пашнтай зүрх сэтгэлтэй байдаг учраас гэдэг ч юм уу. За ийм те нэгдүгээр тэг хүмүүстэй хуваарлахдаа хинээр яг ямар төрлийн сургаалыг заалах вэ гэдгийг нэлээд бодолцож ингэж хуваасан байгаа. Хоёрдугаарх нь юу вэ гэхээр мэдээж дарааллын үед те аль сургаал зөвлөлийг хаана нь оруулах вэ? За нэгдүгээрт юу гэхээр Есүс угаасаа нөгөө нэг цаг хугацааны үед те энэ сургаалт зөвлөлүүдийг хизээ заасан бэ гэдэг те болж өгвөл яг тэр цаг хугацааныхын дагуу бид нар энэ сургаалт зөвлөлүүдийг тавихыг хичээсэн. Хоёрдугаарх нь юу гэхээр хувь хүн эхлээд илүү өөрлөгөө өнгөх те өөрийгөө олж харах за дөрвөн төрлийн сургаалт одоо хөрсч гэдэг юм уу те ингээд зүрх сэтгэлтэй холбоотой те тухайн хүний авралтай холбоотой эзнийг ирэхэд илэн байх гэдэг юм уу хувь итгэгч хүн өөрлөгөө эхлэж чиглэсэн ийм сургаалт зөвлөлүүд нэлээд явж агаад яг төгсгөл рүүгээ юу гэхээр ингээд бусдыг те одоо үйлсээрээ бусдад гэрчлэх тухай сайн самар хүний түүх за тэгээ сайн мэдээ хуваалцах тухай те Баянбал Лазар за тэгээ мэдээж Луг 15 дугаар бүлэг бол тэр чигээрээ те сайн мэдээ хуваалцахгүй тухай те харь үндснүүдийн авралын тухай яг ийм бүлэг байна. Тэгээд энэ ингэснээрээ бид нар яаж байгаа вэ гэхээр 12 сард цуглаан маань сайн мэдээний аян өрнүүлэх Крисмас баярыг угтсан те сайн мэдээний аян өрнүүлнэ. Тэгээд тэр утгаараа бид нэр юу гэхээр сургаалт зөвлөлүүд маань ч гэсэн 12 сарын номлолууд руу илүү бэлдэж өгсөн. Тэгээ одоо ийм байгаасаа гэж хүсэж энэ хуваарийг гаргасан байгаа. За тэгээ хуваарийн хувьд юу гэхээр зарим нэг хүмүүс надаас асууж ирсэн. Тэр нь юу гэхээр өдөр нь өөрчлөх боломжтой юу гэж. Тийм. Тэгэхээр сэдвүүдийн хувьд бол өдөр өөрчлөгдөх бол боломжгүй. Ерөнхийдөө яг нэг хүний хүсэлтээс болоод бид нар сүүлийн 2 сэдвийг бол байрын солилцсон байгаа. Гэхдээ те энэ бас асуудалгүй. Яг нөгөө нэг энэ сэдвүүдийг те одоо байрлуулсан яг ингэж дараалалд оруулсан тэр утга санаа зорилго дээр нөх өөрчлөгдөөгүй болохоор тэгээ бид нар яг энэ дээр ингээ байрыг нь сольчихсон байгаа. Гэхдээ одоо бол юу гэхээр номлолын хувьд бол байр солигдох боломжгүй. Хэрвээ хэн нэгэн хүн өөрийн хариуцсан өдөртөө те би чадахгүй гэх юм бол өөр хүнтэй номлолоо те одоо солих боломжтой гэсэн үг. Гэхдээ та хэд маань өнөөдөр нэгэнтээ яг энэ номлолын сэдвүүдэд та нар хүлээж аваад энэний дагуу ингээд бэлдээд эхлэхээр нэлээд бэлдсэн хүн одоо те тантай бас номлолоо солих нь юу бол те. Тэгээ тийм болохоор болж өгвөл сэдвээ өөрчлөхгүйгээр цаг хугацааны үед бас ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр яг энэ хугацаанд номлолоо хийж өгвөл маш сайн байна. За тэгээ хэн нэгэн хүний гэр бүл те хувийн амьдрал юм уу те ямар нэгэн гинтийн зүйл тохиолдоод тухайн өдөр номлолоо хийж чадахгүй ийм нөхцөл байдал хэрвээ үүсэх юм бол мэдээж те одоо цуглааны пастрын хувьд бол би бас ингээд те хэн нэгэн хүнийг гинтийн байдлаар үүссэн үед те яаралтай арга хэмжээ авахд бол бэлэн ингээ байж байна гэсэн үг. За тэгээ нийтдээ хэдүүлээ ингээ 11 цувралыг те хамтдаа ингээ хэдүүлээ хийцгээе. За энэ сэдвүүд болон хуваарлалттай холбоотой та нарт ямар нэгэн комент асуулт байна уу? Цаашаа гол хичээл рүүгээ орохоос өмнө хэдүүлээ. Тэ энэтэй холбоотой юм байвал та нараас асуулт юм уу комент авчээ. За байхгүй юм шиг байна тий. Тэгэхээр байхгүй байгаа бол та нар маань тий эрхэн уруу умруугаа гоцоолгодог ч юм уу тий. Ямар нэгэн тэмдэг надад харуулчвал
Тэгээд тэглээ цаашаа явчаа. Окей. За үүнтэй болж гэн гэж байна те. Асуудалгүй. За тэгээд та нар маань хэрвээ дундуур нь ямар нэгэн асуулт ойлгохгүй зүйл гарвал шууд микрофоноо нээгээд те санаа зовлтгүй асуугаарай. Окей. За гол хичээлдээ орцгоё хэдүүлээ. Сургаалт зөвлөлийг ойлгох талаар хэдүүлээ те. Яаж ойлгох вэ? Энэ талаар хамтдаа нэг товчхон нэг хичээл хамт үзье. За тэгээд сая бүтэн сайн хуваалцсан. Гэхдээ би товчхон би дахиад хуваалцъя. Тэр сургаалт зөвлөлгүйгээр тэдэнд ярьсангүй гэж. Тэгэхээр ялангуяа Есүсийн үйлчлэлийн ихэнх үед бол те одоо Есүс ялангуяа нэг олон нийтийн дунд хийжсэн үйлчлэл гэж хэлдэг. Есүс 3 жил идэвхтэй үйлчлэл 3 жил гаруй ер нь идэвхтэй үйлчлэл хийсэн. Загалмаа дээр өгөхийнхаа өмнө мэдээж нөгөө ариун сүнсний баптизмыг те Иохноор баптизм хүртснээс загалмаа дээр өгөх хүртэлх тэр хугацааг ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэ 3 жилийн үйлчлэлийн хугацааны эхний 2 жил бол те ялангуяа эхний 2 жил бол нэлээд олон нийтийн дунд үйлчилсэн үйлчлэлүүд нэлээд төлхөө байдаг. За тэгээ энэ үйлчлэлүүд дундаа юу гэхээр ялангуяа Есүс яг тухайн үедээ бол сургаалт зөвлөлийг хамгийн их хэмжээгээр тэ одоо ашигласан байгаа гэсэн үг шүү. За тэгээд сургаалт зөвлөлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавнартай бүгдийг аминчлан тайлбарлаж өгжээ гэж. Тэгэхээр олон нийтийн дунд сургаалаар голчлон тэ яриад тэгээд дагалдагч нартаа тусад нь энэ яг ямар утга учиртай вэ гэдгийг тайлбарлаж өгч исэн гэж Марк бол ингэж тэмдэглэсэн байна. За тэгээд өнөөдрийн үзэх хичээлээс бид нэр юу гэхээр Есүс яагаад сургаалт зөвлөлөөр ярьж исэн, сургаалт зөвлөлийг хэрхэн судлах талаар бид нэр те ер нь үндсэн ойлголтуудыг олж авъя. За тэгээд сургаалт зөвлөлөөс сурсан зүйлээ амьдрал өөрчлөлтийн хэрэгжүүлэлт рүү яаж бид нар хөтлөх вэ? Тэ энэ талаар ингээд хэдүүлээд очихаарнаа. За сургаалт зөвлөл гэж юу вэ? Тэ сургаалт зөвлөлд ер нь хаана гардیں? Яагаад сургаалт зөвлөл хэрэглээд байгаа юм? Сургаалт зөвлөлийг хизээ заасан? За сургаалт зөвлөлдөө гарч байгаа гол дөрүүд нь хийн? Есүс хүнд хандаж бас яриад ирсэн. Хэрхэн яаж бид нар уншиж ойлгох вэ гэх мэтчлэн зөвлөдүүдийг хэдүүлээ үзнэ. Тэгэхээр ер нь бол өнөөдөр те яг хин юу хизээ яагаад яаж хаана гэсэн энэ асуултууд бол те одоо ер нь бол сургаалт зөвлөлийг ингэж тайлбарлах явцад бол биднэрт те одоо дандаа асууж явах хэрэгтэй асуултууд бол ийм ба. Тэгээ энэ асуултуудад бид нар хариултуудыг олж авах хэрэгтэй. Тэгээ энэ нь бидний хувьд одоо маш чухал юм аа. За жагаад би нэг зэрэг ингэж. Окей. За сургаалт зөвлөл гэж юу вэ гэдгээс эхлэе. Тэгээ саяны бүтэнсээ өдөр бас та нартай би товчхон хуваалцсан. Парабол буюу хоёр зүйлийг те хамттан шийдэх гэсэн утгатай. Грек хэлэн дээр пара гэдэг нь те хамттан, бол гэдэг нь шийдэх гэсэн утгатай гэсэн. Тэгээ хоёр зүйлийг харьцуулах юм уу эсвэл одоо зэрэгцүүлэн те ашиглаж байгаа тэр санааг илэрхийлж байгаа. Ил болгох эсвэл бас нуух зорилготойгоор хэрэгэлдэг. За эргцүүлэн тий одоо тухайн сургаалт зөвлөлийг сонсож байгаа хүмүүсийн хувьд юу гэхээр бэлэн хариулт авна гэхээсээ илүүгээр эргцүүлэн бодож өөрөө тунгааж бодсны үндсэн дээр хариу үйлдэхэд хүргэж байгаа. За нэг ийм заах арга барилуудын одоо нэгэнд тооцогдож байгаа. За тэгээд сургаалт зөвлөл нь бол сүнслэг үннийг биднэрт тий одоо илчлэн харуулах зорилготойгоор зааж байгаа. Энгийн тэр богино түүхүүдийг бид нар сургаалт зөвлөл гэж нэрлэдэг байгаа. Сургаалт зөвлөл Есүс анх үүнийг бол санаачлаагүй. Хуучин гэрэн дээр мөн рабай те тухайн үеийн одоо хуулийн багш нар юм уу фарисеучуд бол аль хэдийнэ л түгээмэл хэрэгэлдэг байсан. Тэр ялангуяа нөгөө Израиль еврейчүүдийн нэг заах арга барилын хувьд монголчуудтай бас нэлээд төстэй. Нөгөө ардын аман зохиол гэдэг шиг те одоо аман зохиол маш их ашигладаг. Богино түүх болсон явдал эсвэл зохиомжтой сургамжид үлгэрч гэдэг юм уу те эдгээр зүйлүүд бол юу гэхээр яг энэ израилчуудын хувьд бол нөгөө заах одоо үндсэн гол арга техникийн нэгэнд ордог. Тийм учраас сургаалт зөвлөл бол тухайн үед бол тийм цоо шин зүйл бол байгаагүй. Есүс харин яг энэ те бусад хүмүүсийн хэрэгэлдэг заах арга зөвг Есүс ч гэсэн өөрийн те сургаалт номлоо заахтаа бол одоо хэрэгжилж байсан гэсэн үг. За тэгээд Есүс Бурхны хаанчлалын талаар яг энэ сургаалт зөвлөлүүдийг заахдаа Есүс хоёр зорилгыг тээжсэн. Тэр нь юу гэхээр зарим хүмүүст Бурхны тэр хаанчлалын нууцуудыг илчлэн харуулах,
заримнгаас нь те зоригтойгоор нуух ийм те одоо зоригтойгоор сургаалт зөвлөлийг ашиглаж байсан байна. Бурхны хаанчлалын нууцыг тэр илчлэх юм уу те нууцлах яагаад ийм шалтгаан одоо ийм хэрэгцээ үүссэн бэ гэх юм бол Есүсийн тэр цаг үеийг бид нар те одоо түүхэн нөхцөл байдал за улс төр гээл соёл гээл те тэр олон нөхцөл байдлын зүгээс нь бид нараас ойлгох хэрэгтэй. Тухайн үед Есүсийн цаг одоо Израиль улс Ромын эзэнт гүрний захиргаанд байсан. Харин одоо бүх евдээчүүдийн хувьд бол нөгөө Бурхны амласан аврагч Месаяг бол одоо хүссэн тэ ирмэлзэж хүлээж исэн. Тэгээд Есүс юу гэхээр хэрвээ Ромын эзэнт гүрний хаанчлал тэ засаг захиргаанаас өөр ямар нэгэн ингээд тэ хаанчлалч гэдэг юм уу өөр ямар нэгэн ингээд хаана одоо тэ ноёрхлын тухай яриад эхлэх юм бол шууд утгаараа Ромын эзэнт гүрний одоо эсрэг болж байгаа. За тэгээ саяны бүтэн сайн би товч ярьснаа давтаад хэлээ. Есүс үйлчлэлийнхаа тэ ялангуяа эхний үеүүдэд сургаалт зөвлөлийг илүү түлхүүтэй ашиглаж байсан учраас олон нийтийн дундах тэ паблик нөгөө министри гэдэгтээ илүү түлхүү ашиглаж байсан учраас загалмай руу тэ одоо шууд очих одоо цаг нь арай болоогүй байсан. За дагалдагч нарыг сонгож авах, тэднийг бэлтгэх, олон нийтийн дунд үйлчлэлээ хийх, аль болохоор тэ одоо хот тосгон бүрт Бурхны тэр хаанчлалын сайн мэдээг түгээх гээд Есүст одоо тодорхой тэр тогтсон цаг, Бурхны тогтоосон цаг байсан. Тийм учраас юу гэхээр цаг нь болоогүй байхад ил тод яриад за ромчууд түүнийг тэ барьж авч одоо алах тэр шалтгаыг бол бас өгөхгүй. Энэ зорилгын үүднээс түүнд бас нууцлах юм бол байсан гэсэн үг. Харин илчлэх зүйлээ бол тэр ойр дотныхоо хүмүүстэй илчилж байсан. Тэ за энийг хэдүүлээ харсан тэ. Тэгээ Есүс Бурхны хаанчлалын нууцсан та нарт өгөгдсөн ингээд дагалдагч нартай хандаад хэлсэн. Харин гадна байгсад буюу бусад хүмүүст хандаж Есүс сургаал зөвлөлөөр тэ одоо ярьж байсан. За тэгээд шалтгаан нь юу гэхээр бид нар харавч одоо тэ ис ухаарч сонсовч үл ойлгоно гэж хэлсэн. Ингэснээр тэд нэр ис иргэн буцаж үл уучлагдана гэсэн. За тэгээ энэ талаар бас нэм гарагт бид нар нэлээд хангалттай ярьчихсан. Мэдээж бурхан тэ энэ нэгэн хүнийг шийдэхийн тулд зориулт нуугаад байгаа юм бишээ. Харин тухайн хүмүүсийн өөрсдийнх нь зүрх сэтгэл нь хатуурсан бид нар тэ харсан ч одоо ис ухаарч сонссон ч үл ойлгох тэ тухайн хүмүүсийн зүрх сэтгэл гол асуудал байсан гэдгийг бид нар Матай номын тэр 13 дугаар бүлэг дээрээс илүү бид нар тэ тодорхой бас харж байгаа. Марк ном дээр бол ер нь бол Есүсийн хийсэн аливаа тэр үйлс тэ аливаа тэр зүйлүүдийг болсон явдлуудыг илүү тэмдэглэж үлдээхийг зориод дотор нь яг нарийн ширээн байгаа учир шалтгаануудыг заримдаа бас тодорхой ингэж хэлдэггүй. Жишээлбэл одоо Есүсийн цүлд соригдсон сорилтын талаар Матай номон дээр за 11 ишлэл шиг санагдаж байна. Тэ 11 ишлэл, Лук номон дээр 13 ишлэл ч илүү нэлээд дэлгэрэнгүй гарч байгаа. Тэгж яхад Марк бол зөвхөн 2 ишлэл байдаг ч юм уу те. Есүс одоо соригдлооч гэдэг юм уу? Сорилтоосоо дуусгаад инглээ гээл хальтхан дуудаад өнгөрж явах жишээтэй. Тийм. За тэгэхээр Матай номон дээр те бас нэм гарагийн номлоо эргүүлээд харах юм бол энэ талаар арай илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. За тэгээ гадна байгсад нь бол те гол шалтгаан нь юу гэхээр бид нар харсан ч ойлгодоггүй, ухаардаггүй. Яагаад гэвэл бид нар бурханд итгэх юм уу, Христийг дагах тэр зорилгоор бол те харж сонсож байгаагүй. Тэгээ Христэд итгэхгүй, түүнийг дагахгүй учраас те одоо бурхан руу эргэхгүй, үр дүнд нь бурханы уучлалыг авахгүй гэсэн. Харин дотор байгаа хүмүүс гэдэг нь болохоор Есүс эдгээр хүмүүсийг заримдаа өөрийнх нь гэж хэлээд байгаа те өөрийнх нь. Тэгээд энэ хүмүүс болохоор юу гэхээр сонсдог, тэг хардаг, ойлгож хүлээж авдаг. За тэгээд энэ хүмүүсийн зорилго нь юу гэхээр тэ бурхныг илүү таньж мэдэх, Христийг үг тушаалыг тэ сахин биелүүлэх зорилгоор ингээд харж байгаа тэр хүмүүсийг бол дотн байгсад гэж хэлээд байгаа. Окей. За тэгээд Дид хууль номын 29 дээр нэг юм ишлэл байна л да тий. Нууц зүйлс нь бидний бурхан эзэнд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидний хүүгүүдэд үүрд хамаарна. Бид нэр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд тэр болоо гэж хэлсэн. Тэгэхээр энэ ишлэлээс бид нар юу гэж харж байгаа вэ гэхээр зөвхөн Есүсийн үед бас бурхны тий тэр нууцуд хүмүүсээс одоо нуугдчихсэн бол биш. Хуучин гэрэн дээр ч гэсэн тий эзэн
тэгээ өөрийн сонгож авсан хүмүүстэй зарим зүйлүүдийг илчлэн тэгээ тодорхой болгоод үүнийг өөрийнхөө сонгож авсан хүмүүстэй тэгээ одоо үүрэг даалгавар болгож ингэж хүлээлгэн өгсөн байдаг. Харин бусад хүмүүсээс үүнийг тэ нуусан. Тийм учраас ер нь Израиль үндэстэн тэ одоо Бурхны сонгож авсан тэр ард түмэнд эзэн өөрөө илчлэх зүйлээ илчилж исэн байх нь. Тэгээд яг үүнтэй адилхан төстэй зүйлийг Есүс Матай номын 6 дугаар бүлэг дээр давтаж хэлсэн байдаг те. Эзэн Бурхан минь, Тэнгэр газрын Бурхан танайгаа би магтъя. Та өөрийн тэр гүн нууцуудыг эрдэмтэн мэрэгдээс нууцлсан хэрнээ энгийн хүмүүс, сул дорой хүмүүс та илчилжээ гэж. Тэгээ Есүс өөрөө яг энэ Бурхны нууцыг илчлэн харуулахаар те сонгож авсан тэр хүмүүстэй илчлэн харуулахаар шийдсэн. Тийм учраас Есүс сургаалт зөвөрлөлийг олон нийтийн дунд яриад харин яг гол тэр тайлбарыг болохоор дагалдагч нартаа те жижиг хүрээлэл донд тусна ингэж тайлбарлаж өгч байсан гэж. Тэгэхээр эндээс яг бид нар харж байгаа нь юу гэхээр Бурхны үг илчлэгдсэн, за харагдсан, сонсогдсон, хүлээж авсан. Тэгээ хүмүүс ойлголоо, одоо харин хэрэгжүүлж байгаа юу үгүй юу гэдэг тийм асуулт төрж байна. Дэд хууль номон дээр гарч байгаа энэ үгийн дагуу юу гэхээр Бурхан аливаа зүйлийг илчилсэн бол араас нь заавал хэрэгжүүлэлтийг бас хүсэж байгаа. Тиймээс ч энэ ишлэл дээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд буюу гол нь энэ үгийн дагуу алхаж амьдрах, хэрэгжүүлэх тэр зорилгын төлөө Бурхан илчилж өгж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ сургаалт зөвөрлөл болгон юу гэхээр тодорхой хэрэгжүүлэл дагуулж байгаа гэсэн үг. Аливаа нэг сургаалт зөвөрлөл зөвхөн онол заагаад, теологи заагаад гэдэг юм уу те эсвэл Бурхны хаанчлалын ямар нэгэн нууцыг зүгээр мэдүүлэх зорилготой бол биш. Араас нь дандаа хэрэгжүүлэлтэнд уриалсан те яг хэрэгжүүлэлтэд хөтлсөн ийм зорилготой байгаа. За тэгээд те өнөөдөр хэрвээ Бурхан өөрийн үгээрээ дамжуулан тантай бид нартай ярьлаа гэж бодоход те түүний хэлсэнчлэн хийхэд би бэлэн байна уу? Та бэлэн байна уу? Нэг үгээр хэлэх юм бол би нөгөө өнгөрсөн Нямгарыг номлол дээр ярьсан шиг те би нөгөө сайн хөрсөө эсвэл те би одоо хатуу зам шиг зүрстгэлтэй нэгнөө эсвэл би чулуухаг юм уу те хогийн ургамалтай хөрс шиг байгаад байна үгүй юу гэдэг маань те энэ одоо биднээс хамаарах юм зүйл байна. За сургаалт зөвөрлөлтийг Есүс тэ одоо дагалдагч нартаа тайлбарлаж өгөөд олон нийтийн дунд бас ингэж ярьж байхдаа ер нь бол нэг юм 3 төрөл байна л да. 3 төрөл бид нар хувааж болно гэсэн үг. Нийтдээ түүний заасан 40 гаруй сургаалт зөвөрлөлтийг бид нар 3 төрөлд бол хувааж болно. За эхнийх нь юу гэхээр адилтгал гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүйлтэй адилтгаж те за үүнчлэн нэг сургаалт зөвөрлөл ярьчаад үүний араас одоо ингэж хийгээрэй гэдэг юм уу. За жишээлбэл Есүс хожимын үеийн талаар зааж байгаа нэг хэсэг дээр Есүс хэлдэг штэ те хүний хүүгийн залрах өдрүүд нь одоо те нэг сургаалт зөвөрлөл ярьчаад үүнчлэн байх болно гэдэг ч юм уу. За талбай дээр хоёр хүний нэгийг аваад нэгийг үлдээнч гэдэг юм уу те. Тэгээд нэг жишээ татангуудаа үүнчлэн одоо байх болно. Хүний хүүгийн залрах өдрүүд нь нуваагийн өдрүүдтэй адил байх болно ч гэдэг юм уу те. За эсвэл одоо Йона ингэсэн шиг те. Йона газрын хевлээд одоо бишээ Йона тэр загсныг хевлээд 3 хонсон шиг хүний хүү газрын хевлээд те 3 хонох болно ч гэдэг юм уу. Ингээд адилтгаж ямар нэгэн зүйлтэй те адилчгаж ингэж хэлж байгаа тэр санаанууд байна. За ёгт яриа буюу те. За ёгт үлгэр гэж бас монголчууд бол тэгж хэлдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар те одоо хүмүүстэй те илүү сайн нэг бодож тунгаахт нь хүрэж байгаа, эргцүүлэхэд хүрэж байгаа тэдгээр богино ёгт яриа түүх үлгэрүүдийг бас жишээ татж байгаа. За тэгээд жишээ бүхий түүх гэж байгаа. Жишээ бүхий түүх гэдэг дээр бол юу гэхээр илүү нөгөө хүний амьдралтай шууд холбоотой тэр жишээ бүхий түүхүүдийг бас ингээд Есүс те ашиглаж байгаа. Ийм 3 төрлийн сургаалт зөвөрлөл гарч байгаа. За адилтгал гэдэг нь юу гэхээр хэрвээ бид нартай сургаалт зөвөрлөлийн одоо те сургаалт зөвөрлөлөө ярьчаад араас нь юу гэхээр үүний адил түүн шигч гэдэг юм уу те ийм адилтгсан ийм үгнүүд ороод ирж байгаа бол ер нь энэ төрлийн сургаалт зөвөрлөл гэж бид нар те одоо ойлгож болно. За нэг жишээ нь юу гэхээр
бас Тэнгэрийн хаанчлан сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. За энэ бол шууд утгаараа тий одоо нөгөө нэг юмтай тий адилтгаж байгаа тэр сургаалт зөвлөл байна. За тэгээд ёгтлол гэдэг нь болохоор илүү тий бэлэг тэмдэг юм уу дүр за үйл явдал зэргийг ашиглаж нууц утга санааг илэрхийлдэг. Эсвэл орлуулж хэрэгжилж байгаа. За жишээ нь гэх юм бол саяны ням гаригийн сургаалт зөвлөл бол илүү энэ ёгтлол үлгэр талдаа тий багтж байгаа сургаалт зөвлөл гэсэн үг. Жишээ нь одоо тариачны тухай сургаалт зөвлөл дээр тий өрн бурхны үг юм байна. Шувуу нь одоо муу нэг юм байна. Дөрвөн төрлийн хөрс нь бол одоо дөрвөн төрлийн тий зүрх сэтгэлтэй хүн юм байна гэдэг ч юм уу. За нар гэж байгаа нь тий сорилт зовлон бэрхшээл юм аач гэдэг юм уу. Ингээд одоо тий нөгөө хогийн ургамал гэдэг нь бол одоо тий махан биеийн хүсэл тачаал юм гэдэг ч юм уу. Эд баялагч юм дурлах тий тэрийг хогийн ургамал юм гэдэг ч юм уу гэдэг. Тэгэхээр энэ чинь ингээд тий ямар нэгэн тэр бэлэг тэмдэг юм уу үйл явдал хэн нэгэн дүрээр одоо ингэж ёгтолж байгаа ингэж ёгт үлгэр гэдэг энэ категорид бол орж ийн л доо. За 3 дугаарх нь юу гэхээр жишээ түүх гэж байгаа. Тэгэхээр нэг санааг илэрхийлэх зорилгоор хоёр зүйлийг тэг илүү харьцуулж байгаа. Жишээ нь одоо юу гэдэг нь те фарисеучуд болон татвар хураагчид гэдэл те хооронд нь жишдэг ч юм уу. Эсвэл нөгөө өршөөлгүй зарцын түүхтэр те одоо гарч байгаа хатуу зүрх сэтгэлтэй тэр зарцын тухай түүхтэр гардаг шиг те өрөвч эзэн байж идэг. Гэтэл те нөгөө талд нь юу гэдэг нь те харгас хатуу тэр зарц. За уучлалын эсрэг те одоо үзий ядалт гэдэг юм уу те нэгүслийн оронд шийтгэлч гэдэг юм уу те. За ийм зүйлүүдийг одоо ингээд те хоёр зүйлийг хооронд нь ингэж харьцуулж ойлгуулахын тулд те ийм түүхүүд хэрэгжилж байна гэсэн үг. Окей. За сургаалт зөвлөлүүд маань ер нь бол хоёр талтай байгаа. Энэ нь юу гэхээр ирээдүй ба одоо гэж. Тэгэхээр сургаалт зөвлөлүүд дээр нэг талаасаа ер нь бол иш үзүүлэгтэй бас адилхан хуучин гэрээний. Хуучин гэрээний иш үзүүлэлгүүд тухайн цаг үед байсан ард түмэнд хандсан шууд үгүүд байна тий. Цөллөгт байгаа ард түмэнд хандсан ч байдаг юм уу эсвэл тий бузар муу хийж байгаа үйлдэж байгаа ард түмэнд сануулга өгөх ч байдаг юм уу. Эсвэл одоо тий ирээдүйн ихтгэл найдварыг амлсан амлалт байдаг юм уу ингээд. Тэгэхээр юу гэхээр тухайн цаг үед шууд утгаараа авч хэрэглэх тий тэр одоо цаг үед гэсэн үг л дээ. Одоо цаг үед хамаарах ийм зүйлүүдээс гадна зарим сургаалт зөвлөлүүд юу гэхээр ирээдүйд бас юу болох талаар ингэж сануулж хэлж байгаа. Жишээлбэл одоо Есүсийн тий за ирээдүй болон одоо тий аль алийг нь ингээд байгаа тий одоо энэ юунаас хэдүүлээ нэг хоёр жишээ харъя. Эхнийх нь хурим найр. За энэ нөгөө манай мөнгнөөгийн заах сургаал байгаа шүү дээ тий. Агуу хурим найрын тухай. За ирээдүйд юу гэхээр Христ эргэж ирэхэд тийм агуу том хурим найр бол болох болно. Тэгээ яг одоо бол тий юу гэхээр энэ хурмын энэ урилгыг харин өнөөдөр хүлээж аваа бид нар тамаатай зүйл нь юу гэхээр тий өнөөдөр харин ирээдүйд тэр хурим найранд очихын тулд өнөөдөр та Христэд итгэх хэрэгтэй гэдэг тий одоо ийм хэрэгжүүлэлт хариу үйлдэлт тий хүмүүсийг уриалж байгаа. Хааны тэр урилгыг хүлээж аваараа цагаан хувц өмсөөрөө гэдэг ч юм уу тий яг ийм гол зүйл уриалж авах чийтэй. За 5 ухаалаг 5 мунхаг нөгөө бүсгүүчүүдийн тухай түүх байна. Сүйд залууга хүлээгээд байж идэг тий. За ирээдүйд бол юу гэхээр Есүс эзэн бол эргэж ирнэ. Харин одоо бид нар юу гэхээр ухаалаг амьдраа тий. Христ эргэж ирэхэд бэлэн байх тий. Яг ийм хэрэгжүүлэлтэнд өнөөгийн хэрэгжүүлэлтэнд бид нарыг уриалж байгаа. Ирээдүйд болох зүйлийг ч гэсэн тий давхар энэ дээр одоо хэлж байна гэсэн үг. За энэ хүртэл яваад ойлгомжтой юу? Окей. За энэ хүртэл явахад та нарын дундаас ямар нэгэн асуулт, комент байна уу? Би хитрхи хурдан явж гэнэ үү? Хитрхи удаан байна уу? Ямар байна та нарт? Үгээрөө. Үгээр болж байна. Харж байгаа слайдууд бид нар дээр нэрх боломжтой юу? Боломжтой та нар руу. Ааха. За. Окей. За тэгэхээр заавал тэмдэглэл бичиж авах гэж тэ бас нэг яарах. Одоо шаардлагагүй. За сургаалт зөвлөлүүд тэгвэл цаашаа явъя те. Сургаалт зөвлөлүүд маань ер нь хаана гардаг вэ? Тэгэхээр хуучин болон шинэ гэрээний аль алинд нь те одоо сургаалт зөвлөлүүд байгаа.
За шинэ гэрээнд болвол ер нь бол одоо нийтдээ те 43 за 43-аас 46 сургаалт зөвлөл байдаг гэж үзэж байна. Харин хуучин гэрээнд бол бас яаж тоолохоос хамаарат 9-с 11 байгаа гэж байгаа. За энэ тоог яагаад ингэ те 43-аас 46 ч гэдэг юм уу 9-с 11 гэж тооцоод одоо энэ үгээр зарим хүмүүс болохоор тэр хэсгийг зарим библи судлаач эрдэмтэд бол юу гэхээр энэ бол сургаалт зөвлөл биш ээ. Энэ бол одоо яг жинхэнэ бодиттой үйл явдал юм аа гэж те зарим хүмүүс тэгж үздэг. Зарим хүмүүс нь юу гэхээр үгүй энэ бол бодиттой үйл явдал биш ээ. Энийг те одоо тухайн чухал юмыг ойлгохын тулд ярьж байгаа эсвэл бичигдсэн те одоо ёг түлхэрч гэдэг юм уу те одоо ингэж бас үздэг учраас ингээд библи судлаач эрдэмтдийн зүгээс те одоо санал зөвлөлтөж маргалдаж байгаа учраас ингээд хоёр өөр тоонууд гараад байгаа шүү. За тэгээд хуучин гэрээний хувьд гэх юм бол те одоо маршал гэдэг ийм одоо еврей үг байна. За тэгээд энэ юу гэхээр газар дээрх танил зүйлийг ашиглан сүнслэг үннийг ойлгуулахад хэрэгэлдэг. Нэг юм бол сургаалт зүүрлэл гэдгийг одоо еврей үг нь бол яг ийм үг байна. За тэгээд бид нар хуучин гэрээний нэг яг алдартай те хүн болгоны сайн мэддэг нэг алдартай сургаалт зүүрлэл бол нөгөө давхар дуунах үед нь иш үзүүлэгч Натан Давид хаанд те одоо ярьж өгдөг тэр түүх байгаа штэ. Нэг ядуу малчин те тэгээ нэг баян хүн байсан ганц ишгийн дээрэндээ бид нар гэдэг те. За нэг тийм түүх гарч байгаа. За шинэ гэрээний үед гэх юм бол ер нь Иохан номоос бусад сайн мэдээний номуудад сургаалт зөвлөлүүд гарч байгаа. Иохан харин энэ дээр их сонирхолтой те Есүсийн заасан сургаалт зөвлөлүүдийг одоо тэгж тэмдэглэж одоо те бичээгүй. Гэхдээ Иохны сургаалт зөвлөл дээр Иохны номон дээр гардаг зүйлүүд дотор юу гэхээр сургаалт зөвлөл биш. Гэхдээ одоо Есүс өөрийгөө жишиж хэлсэн юмнууд бол зөндөө гарч байгаа. Жишээлбэл 7 бие ч юм уу те. Энийг зарим хүмүүс сургаалт зөвлөлд оруулах хэрэгтэй гэж ярьдаг. Зарим хүмүүс болохоор үгүй энэ сургаалт зөвлөл биш ээ. Энэ бол яг одоо те нөгөө хоёр юмыг зэрэгцүүлж шийдэж хүнд ингээд ёг түлгэрээр дамжуулаад те ямар нэгэн юм бодуул сануулж заах гэж байгаа зорилготой биш. Эн чинь Есүс өөрийгөө л зүгээр те тодорхой ингэж хэлж штэ. Жишээлбэл одоо би бол хорвоо хийн гэрэл. Эсвэл би зам үнэн амч гэдэг юм уу. Би сайн хончин хондийнхоо төлөө амнаа өвдөг гэл те. Ингэж ярьж байгаа зүйлийг нь бол сургаалт зөвлөл тооцохгүй гэдэг байгаа байхгүй юу? Энийг бол сургаалт зөвлөл тооцохгүй. Энэ бол Есүс өөрийнхөө тухай хүмүүст тэдний ойлгох арга барилтай тухайн үеийн нөхцөл байдал ч гэдэг юм уу те. Энэ зүйлд нь тохируулаад одоо Есүс ингэж ярьж байна гэдэг. Тэгээд зарим хүмүүс одоо юу гэж үздэг вэ гэхээр жишээлбэл Иохан 10 дугаар бүлгээр гарч байгаа би бол одоо сайн хончин гэл хоньны үүд мүүд гэл нэг баахан жишээ татдаг штэ. За тэр үедээ магадгүй Есүстэй одоо олон нийт дунд яг энийг зааж явах үед одоо хончин айлын гадаа байсан байх боломжтой. Хоньны мал сарвч хажууханд нь байсан байх боломжтой ч гэдэг юм уу те. Ягаад гэвэл ихэвчлэн Есүс явж байгаа газар сууж байгаа юм уу тэр байршлаас хамаараа тухайн байршилд юу байна? Тэр юмн дээр тулгуурлаад шууд бас ингэж нөгөө жишээ татаж заадаг байсан. Энийг нь бид нар Библийн бас нэлээд олон хэсгээс бид нар харна л та. Нэг жишээг харах юм бол дагалдагч нартаа нөгөө загасчин байсан те нөхдүүдийг өөрийн дагалдагч болгож дуудахдаа би та нарыг хүмүүсийн загасчин болгоё гэж дууддаг ч юм уу те. Тийм тэгэхээр одоо энэ зүйлүүд дээрээс ингээ харах юм бол тухайн үеийн нөхцөл байдал эргэн тойронд байгаа зүйлдер тулгуурлаад Есүс ингээ сургаалт зөвлөл заадаг байсан. Тийм учраас Иохан 10 дугаар бүлгийг заах үед эргэн тойронд нь ер нь мал сүрэг байсан ч юм уу, малчин айлын гадаа малын сарвч марвчны хажууханд бас байсан байх магадaltaй гэж хүмүүс зүгээр таамаглаж байгаа. Мэдээж тэрийг нь бид баталж болж чадахгүй л дээ. За тэгээ шинэ гэрээнд дэх сургаалт зөвлөлийн жагсаалтууд гэж байна. За Матай номон дээр, Марк номон дээр байна. Хамгийн олон түүх хаана гарч ийнэ гэхээр Лук номон дээр гарч байгаа. За Лук бол их сонирхолтой тий. Лукийн сайн мэдээ нь өөрөө нөгөө харь үндснүүдэд одоо зориулж бичигдсэн сайн мэдээний ном гэж тооцогддог. Матан сайн мэдээ бол тий яг евдээчүүдэд хандаж зориулж бичигдсэн. За Маркийн сайн мэдээ бол
Есүсийн заасан номлолоос илүүтэйгээр Есүсийн хийсэн үйлсүүдийг цаг хугацаа он дарааллын үед тэмдэглэсэн одоо тэ түүхийн баримт бичигт бас тооцогддог. Харин Луухын сайн мэдээ бол харь үндснүүдэд хандсан сайн мэдээний номонд ордог. Тийм учраас нөгөө Луух те эрхэм үндэд Теофил минь те ийм зүйл ингээ болоод байгааг ингээ танд хуваалцъя гэж бичиж байгаа шүү дээ захидлаа эхлэхдээ сайн мэдээгээ эхлэхдээ. Тийм. Тэгээд Луухын сайн мэдэн дээр юу гэхээр ялангуяа одоо бусад тэр нөгөө сайн мэдээний номнууд дээр гараагүй сургаалт зөвлөлүүд нэлээд олон гарч байгаа гэсэн үг. Нэлээд олон. За тэгээд мөн бусад сайн мэдээний номон дээр гарсан сургаалт зөвлөлүүдийг илүү жоохон дэлгэрэнгүй бас тайлбарлах маягтай байгаа. Хэрвээ харьцуулаад харах юм бол илүү тэ одоо дэлгэрэнгүй жоохон бичсэн маягтай байгаа. Тэгэхээр яг энийг нь болохоор бид нарт яагаад ингэж тэ одоо Луух ингэж дэлгэрэнгүй бөгөөд илүү олныг бичвэ гэдэг дээр юу гэхээр ер нь энэ сургаалт зөвлөл гэдэг бол зөвхөн евдээчүүдийн хувьд одоо заах арга барилд бас ордоггүй байж тухайн үедээ Грек Ромын соёлын хувьд те Грек Ромын соёлын хувьд бас яг ер нь энэ сургаалт зөвлөл гэдэг бол нэлээд тийм одоо заах арга зүйн нэлээд тийм голлох бас хэлбэр байсан баг. Тэр ч утгаараа Луух те харь үндснүүдэд хандсан сайн мэдээгээ хуваалцахдаа энэ сургаалт зөвлөлүүдийг нэлээд түлхүү илэрхийлсэн гэж те одоо хүмүүс бол яг тэгэж эрдэмтэд бол ер нь тэгэж үзэж байгаа. За тэгээ хуучин гэрээнд дэх сургаалт зөвлөл ба эсвэл те одоо заримыг нь бол яг сургаалт зөвлөл гэж бас хүлээн зөвшөөрөхгүй байх ч юм уу те. За эдгээр зүйлүүд бол яг энэ дээр нэг те энэ дээр одоо ингээд нэлээд олон түүхүүд за гарч ийн те. За энийг тэгээд та нар бас дараа нь тэгээд цаг гарууд бас чек хийж болно. За цаашаа явъя. Тэгээ яагаад сургаалт зөвлөлтөл тэ одоо ашиглаж ярьсан бэ гэх юм бол англи хэл дээр reveal гэдэг үг байна. Нөгөө сургаалт зөвлөлтийн илчлэх болон тэ одоо нууцлах гэдэг байгаа шүү. За тэгээд энэ дээр яг англи хэл дээр нэг юм тэ одоо акроним гэж хэлдэг. Акронимоор тэ хамгийн нэгдүгээрх нь юу гэхээр үннийг илчилдэг бас нууцлдаг. За энэ талаар бид нар юу ярьсан. Хоёрдугаарх нь юу гэхээр төсөөллийг өдөөдөг гэж байгаа. Тэгэхээр тухайн хүнд бэлэн хариулт өгөхөөс илүүгээр тэр хүн өөрөө бодох, тунгаах тэ одоо төсөөлөн ургуулan бодох тэ тэр боломжийг нь анхаарлыг нь одоо татах ч гэдэг юм уу тэ. Энэ зорилгоо бас байж гэн. За заах аргыг мэдээж төрөлжүүлж гэн. Шууд утгаар нь шууд заах биш тэ одоо сургаалт зөвлөл гэдэг бол заах арга зүйн одоо маш тэ чухал бас үр нөлөөтэй нэг арга байна. Энэ аргыг хэрэгжилж гэн. За энгийнээр зааж сургадаг educate буюу те. Тэгээ үннийг санаанд үлдээх одоо зорилготой гэж байна. Тэгэхээр сургаалт зөвлөл ашиглаж байгаагийн нэг гол зорилго нь юу гэхээр хүн ингээд мартагдахгүй байх те. Санаанд нь одоо тод ингэж үлдээх энэ зорилгоор бас түүх ашиглаж байна. Тэгээд энэ дээр яг хуу биднэрт бас нэг бодиттой байдаг зүйл нь юу гэхээр заримдаа бид нар ингээл Библийн ишлэл, теологийн тэр утга санаа юмнуудыг хүнд ингээл заагаал байхлаар тухайн хүн цээжилж тогтоож авах уу? Эсвэл заримдаа ингээд нэг энгийн түүхтэй тийм зүйлээр дамжуулаад ингээд ярьсан зүйл маань хүний санаанд үлдсэн байдаг штэ. Яг түн шиг л гэсэн үг те. За тэгээд сүүлд нь юу гэхээр те гайхмаар эргэлт үүсгдэг, үлдээдэг гэж байгаа. За энийг хэдүүлээ удахгүй харнаа. Окей. За тэгээд хэдүүлээ нэг товчхон ингээ харах юм бол үннийг илчилдэг, нууцлдаг талаар нөгөө Матай ном болон тэ Матай 4-р бүлэг болон Марк 4-р бүлэг болон Матай 13 дээрээс хэдүүлээ харсан. Үйлчил Есүсийн үйлчил амьдралын цаг хугацаатай холбоотой. Есүсийн тэгээд нөгөө тэ өөрөө ингээ нөгөө ил тод илэрхий сүүл рүүгээ ингээд илүү илэрхий тод яриад эхэлж байгаа шүү. Жишээлбэл Есүс дагалдагч нартай хүртэл ихэнд нь биш те. Иерусалим руу нэлээд дөхөж явж явах үедээ Есүс за одоо бүгдээрээ Иерусалим руу явж байна. Иерусалимд очиод хүний хүү одоо ахлах тахилж болон хуулийн багш нарын гарт тушаагдах болно. Тэгээд одоо цовдлуулан алуулах болно гэдэг ч юм уу те. 3 дахь өдөртөө амьлуулагдана гээл. Нөгөө үхэл амьдлалтынхаа тухай нэлээд ярьж эхэлж байна. Эсвэл Иерусалим руу явах үедээ Есүс Бурхны хаанчлалыг сэргээх тухай бүр илүү тодорхой ярьж эхэлдэг. Тийм ч учраас дагалдагч нар нь дотроо ямар бодолт хийдэг вэ гэхлээр те.
За Иерусалим руу очиод Есүс ер нь хаан суудалд суух юм байна. Би одоо баруун гарт нь суун, би зүүн гарт нь суун ч гэдэг юм уу те. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн бас ингээд дагалдагч нарын хооронд өрнөдөг штэ. Тийм. Тэгээ ингээд харах юм бол юу гэхээр Есүс яг загалмаа дээр цовдлогдох нь дөхөх тусмаа ер нь бол Бурхны хаанчлалын талаар Израильд тэр Бурхны хаанчлалыг сэргээх талаараа Есүс илүү ил тод ярьж эхэлсэн. Тийм ч учраас хүмүүс те одоо хуулийн багш нар, ахлах тахилч нар түүнийг одоо олон нийтийн дунд ингэж ил тод те ингэж ярьсан учраас түүнийг одоо барьж авч авлахаар ингэ сэтгэл шулуудж байгаа. За тэгээд дараагийнх нь юу гэхээр төсөөллийг одоо өдөөдөг гэж байна. Тэгэхээр энгийн зүйлсийг ашигласан энийг юугээрээ үннийг илчилж тэ хүнд бодлыг өдөөж тэгж анхаарал татахын тулд ярьж байгаа. За нэг тариа хонь үр сувд гэдэг ч юм уу те. Тэгээ хүмүүсийн нэг өдөр тутмын амьдралд нь илүү тийм ойр дотн таньж мэдхтэй яг ийм зүйлээр нь ингээд жишээ татаад байгаа. За заах аргыг төрөлжүүлж байгаа. Мэдээж тэ одоо Есүсийн ярьж байгаа энэ зүйлүүд дээр тэ одоо эцсийн өдрүүдийн тухай ярьж байхдаа инжирийн мод гэдэг ч юм уу те эсвэл итгэмжтэй зарц итгэмжгүй зарц гээл те 10 онгон бүсгүй гээл нөгөө юунуудыг л одоо төрөлжүүлээл байна те заах аргуудаа ингээд за энгийнээр зааж сургаж байгаа. Тэгэхээр нөгөө нэг зоос хонь төрсөн хүү ч юм уу ингээд хүний амьдралд нөгөө өдөр тутамд ингээд ойлгомжтой те ийм зүйлийг ярихаар хүн ерөөдөө юу яриад байгаа гэдэг нь аягүй ойлгомжтой болж байгаа. За Луг 15 дугаар бүлэг дээр чи хэн номлох байлаа? Манайхны нэг нь номлохоор төрөө өөлөө. Тийм төрөө номлох байсан баг тий. Хөөрсөн хонь номлох нь шүү. Хөөрсөн гэж тий. За үсгээ алдаа гарсан байна. Sorry. Тийм тэгээд төрсөн энэ тий алдагдсан зоос төрсөн хонь эднэрийн түүх чинь яг үнэндээ ингээд зоосны тухай, хоньны тухай, хүүгийн тухай биш болж таардаг шүү дээ эцэстээ тий. Ярьж байгаа зорилго нь хүртэл фарисеучуд гим нүгэлтэй хүмүүсийн талаар Есүсийн тэг гим нүгэлтэй хүмүүстэй яаж харьцаж байгаа тэр харилцааны талаар гомдлож эхэлдэг. Есүсийг гимтнүүдтэй хамт байгаад байна гэх тэ. За ингээд Есүс одоо тэ тэр гомдол гаргаж байгаа фарисеучудад хандаж тэдний зүрх сэтгэлийн хандлага ер нь ямар байгаа вэ гэдгийг ойлгохын тулд ийм 3 түүх ярьдаг. Тэгэхээр энэ 3 түүх бол ингээд хүүхдүүдээ тэ зоосоо олоод, хонио олоод, хүүхээ олоод тэгээд баяр хөөртэй дуустдаггүй. Тэгээд түүх яаж дуустдаг вэ гэхлээр танд уурлаад ундууцаад байгаа одоо ууган хүүгийн тэ нөхцөл байдлаар ингээд аав болон тэр ууган хүү хоёрын түүхээр дуустдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө юу гэхээр тэ одоо Есүс энэ түүхээр дамжуулаад тэр дургуутсаад байгаа гим нүгэлтэй хүмүүс, гимтнүүд тэгээ одоо татвар хураач болон гим нүгэлтэй тэр хүмүүс Бурхны хаанчлалд ирж байгаад уурлаж ундууцаад байгаа тэр хүмүүсийг одоо зэмлэх тэгээ тэднэрт ухаарлыг өгөхийн тулд ингээд ийм энгийн зүйлийг ярьж байгаа. Тэдний хувьд бол маш ойлгомжтой жишээ Есүс татсан байгаа. Харин бидний хувьд энэ тийм ойлгомжтой юу? Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр те мэдээж Есүс бол ингээд тухайн цаг үе тэр хүмүүст бол хамгийн ойлгомжтой шууд ярихад олон тайлбар шаардахгүйгээр те бас ингэж энгийн жишээ ярьж байхад энэ нь магадгүй бидний хувьд тийм амар ойлгомжтой зүйл байж байх уугүй юу гэдгийг бас сонирхолтой байгаа юм л да. Жишээлбэл айгүй түгээмэлтэй Библи судлалын хичээл дээр бас жишээ татдаг. Маш түгээмэл нэг жишээ өгөхөөр Еврей номын 6 дугаар бүлэг дээр гардаг нөгөө тэ одоо Есүс Христийн талаар ярьж идэг л да. Тэгээ Есүс Христийн талаар ярихдаа тэр бол Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэ тахилж болсон. За тэгээ бидний урд маань гүүгч болж гээд тэ урд маань гүүгч болж Есүс одоо ингэсэн ингээд тэгэн гутал нь бид нар чинь одоо соёлын ялгаанаас болоод юу гэхээр урд маань гүүгч гэдгийг угаасаа монгол хэл дээр тгээ орчуулсан урд маань гүүгч гээд англи хэл дээр ягаад гэвэл нөгөө нэг forerunner гэдэг үг байгаа. Тэгээ нөгөө урд маань гүүгч гэдэг үгийг нь бид нар болохоор урд гараад нэг гүүж байгаа хүн шиг төсөөлөд байдаг. Тэгтэл яг дараагийнх нь 2 ишлэл дээр нөгөө урд маань гүүгч гэдэг үг нь бол тайлбарлаж байгаа тийм forerunner гэдгийг тайлбарлахдаа зангуугаар тайлбарладаг. Будаг дотор байрлсан байгаа зангуугаар тий. Тэгээ аюулгүй ингээ ирэг дээр очиж байгаа тий. Одоо ийм байдлаар ингээд тэр зангуу нь
тэгэн гутал бидний толгой эргэжиж байгаа байхгүй. Чи одоо гүүгээд байгаа хүн юм уу? Тэ зангуу мангуу олоо явчих юм. Ямар учиртай ингээд ер нь бол за ингээд Библийн тухайн хэсгийг бид нэр ойлгохгүй толгой эргэх эсвэл бид нар буруу тайлбарлах те тэн дээр ингээд нэг зүйлийн тухай ярьж байсан юмыг бид нар энэ гүйж байгаа хүний тухай ярьж байна. Дараагийн ишлэл нь бол одоо зангуу те дараагийн ишлэл нь бүр худаг дотор байгаа зангууч гэдэг юм уу те бүр ингээд буруу тайлбарлаад явчих боломжтой гэсэн үг. Тийм учраас юу гэхээр бид нэр хэдийгээр Есүсийн сургаалт зөвлөлүүдийг тухайн цаг үед байгаа хүмүүсийн хувьд бол шууд тэ ойлгомжтой энгийн жишээд Есүс татж байгаа ч гэсэн соёл ахуу тэр соёлын ялгаанаас болоод бид нар үүнийг нь бас ойлгохгүй байх боломжтой. Тийм учраас зарим одоо тэ сургаалт зөвлөлүүдийг ойлгохын тулд бид нар тухайн цаг үеийн тэ одоо соёлын юм уу амьдралын тэ тэр background study бас тодорхой хэмжээнд ингээд хийх шаардлага бид нартаас үүсдэг. За энийг бол юу гэхээр бид нар нөгөө нэг тэ сургаалт зөвлөлөө тайлбарлах гэдэг хэсэг дээр бол илүү тэ одоо хийх ёстой юмнууд байгаа. За тэгээд үннийг санаанд нь үлдээх зорилготой гэж байна. Тэгэхээр сүнслэг мэдээлэл өгөхөөс илүү түүх ярих үед сүнслэг үннийг илүү амархан тогтоодог гэж байна. Тэгэхээр теологийн хувьд жоохон хүнд хэцүү юмыг те хүнд ойлгуулах гэж одоо те тайлбарлах гэж ингэж оролцсноос энгийн түүхээр дамжуулаад хүнд хэцүү зүйлийг те энгийн зүйлээр дамжуулаад ингээд ойлгуулахыг илүү баримтлсан гэсэн үг л те. За тэгээд нэг хоёр хүүгийн жишээ байна те сонссон хүмүүс гэртээ хараад өөрсдийн хүүхдүүдийг хараад хоёр хүүг саннаа гэдэг. Тэгэхээр хоёр хүүгийн түүхийг санаж байгаа юу та нар? Аав нь те хоёр хүүгээ талбай дээр ирж ажиллаач гэж үрсэн чинь. Тэгэд те нэг хүн өө тгий гэж хэлдэг. Нөгөөт нь болохоор уучлаарай чадахгүй гэдэг. Тэгээ яг ажил нь болсон чинь нөгөө тгий гэж хэлсэн хүүхэд нь алга болчдөг тийм үү? Ор сургаг алга болоод очиж чадахгүй гэж хэлсэн хүн харин бодлоо өөрчлөөд хүрээд ирдэг шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ нь тэгээ те жишээлбэл ийм түүх ярьлаа гэж бодоход мэдээж энэ бол те бурхны хаанчлалын тухай түүх те бурханд хайртай гэж хэлсэн израильчууд цагаа тулахад тийм ээ бурхнаас нүүр гуруулж байгаа. Харин те бурхныг эсэргүүцчихсэн харь үндэстнүүд яг цагаа тулахад те гимшил рүү ирж байгаа тухай бурхан руу ирж байгаа тухай ийм л сүнслэг үнний тухай түүх штэ. Тийм. Гэхдээ энэ түүхийг дараа нь яах вэ гэхээр те одоо хүмүүс хүүхдүүдэд харахтаа ч юм уу те Есүсийн хийсэн зүйлийг саннаа л гэсэн үг л дээ гол санаа. За тэгээд сүнслэг үннийг энгийн аргаар те илүү тод сэтгэлд нь үлдээхийн тулд сургаалт зөвлөлд ашиглаж байна. За гайхмаар эргэлт буюу төсвөлийн хэсгээр юу гэхээр за нөгөө итгэмжгүй зарц нарын түүхтэр байна те одоо тэгээд тэр зарц те одоо яадаг вэ? За тэгээд түүхтэй ингээд гоё болох нь дээ гэж яг явж исэн чинь нөгөө зарц эзнээсээ уучлалыг аваад те ямар гоё юм бэ гэж баяр хөөртэй ингээд гарч яваал эзэн нь ч айгүй гоё уучлал те зарцсан ч гэсэн уучлалыг хүлээж аваад гэж явж исэн чинь нөгөө чин гарч явангуудаа агуу хүн барьж авцодоод анд найзуудаагаа шорон моронд хийгээ те Ингэн гутал хүмүүс пөөх яаж ингэж чадж байна гээл те. Тэгэхээр яг сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд бас тэнд ингээ те ийм онцлог огцом эргэлт үүсгэж ингэснээрээ бас те хүмүүсийн анхааралд илүү их одоо тэр түүхийг те үлдээж явах жишээтэй. Тэр хүмүүс одоо те яаж ингэж чадж байна гээл те гайхах те одоо ийм гайхмаар юм огцом эргэлтүүдийг бас сургаалт зөвлөлүүдээр нэлээд одоо хэрэгэлсэн. Тэгээд одоо жишээлбэл яг саяны огцом эргэлт гэдэг дээр би яг өөр нэг жишээ татах юм бол Баян ба нөгөө Лазарын түүх ба штэ. Тэгээ израильчуудын хувьд юу гэхээр тухайн цаг үед бол ядуу байгаа хүмүүсийг бол бас нэг талаасаа ингээ бурхны нөгөө хараалыг хүртсэн байна гэж бид нар чи үздэг тийм одоо world view нөгөө ертөнцийг үзэх үзэл нь те. Итгэл үнэмшил нь бас ингэж ерөөл хараалтай холбоотойгоор ингэж хуучин гэрээний дээр итгэл үнэмшил байсан штэ. Тэгээд мэдээж юу гэхээр бурхнаар өрөөгдөж байгаа хүн гэдэг бол тэ эд баялаг тэр баян байх гэдэг нь тэ эд баялаг энэ бол бурхны өрөөл гэж тэд нар тооцож байгаа. Тэгээ өрөөгдсөн хүн бол одоо аврагдахгүй байна гэж байхгүй шүү дээ. Бидний итгэл үнэмшлийн дагуу болвол тэ одоо өрөөгдсөн хүн бол одоо аврагдсан л байж таараа гэж бодож байгаа. Тэгээ баян хүнийг өрөөгдсөн хүн гэж бодож байна тэ. Гэтэл тэнд яасан бэ гэхээр Есүс тэ одоо эд
мөнгө те эд мөнгөний тэр байдал бол хүний гадна харагдаж байгаа тэр эд мөнгөний байдал бол те жинхэнэ бурхны өрөөл биш ээ. Одоо тийм учраас баян хүн те там дунаад хөрх юм уу ядуу Лазар те одоо Авраамийн ингэр дээр ч гэдэм юм уу те Деважинд очиж байгаа. Жишээлбэл ийм огцом эргэлтийг те тухайн үеийн хүмүүсийн бодол санаа ертөнцийг үзлийг бас ингээд чаленж хийсэн те ийм түүхүүдийг хүртэл ингээд оруулж ирж байгаа. За тэгээд одоо те сонирхолтой юмнууд их байгаа энэ дээр. За Есүс хизээ сургаалт зөвлөл ашиглаж ярьсан бэ гэж. Тэгэхээр сургаалт зөвлөлийг ер нь яг хизээ ярьж ийн гэдэг нь айгүй чухал. Сургаалт зөвлөлийг бид нэр хизээ ярьсан гэдгийг нь анхаарч харахгүй бол ер нь дангаар нь те яг тэр сургаалт зөвлөлийг аваад тайлбарлах юм бол ер нь аюултай. Тийм учраас юу гэхээр Есүс яг сургаалт зөвлөлөө ярихын өмнө юу болсон юм? Сургаалт зөвлөлөө ярьчаад араас нь яг те одоо юу болж байна? За тэгээ энэ сургаалт зөвлөлийг ингэж ярих болсон шалтгаан те гол зорилго нь яг юу байсан бэ? Эдгээр зүйлүүдийг бид нэр ингээ те одоо таньж мэдэх хэрэгтэй. За энэ дээр тэгээд нөгөө англи хэлний те өсгийн дарааллын дагуу ингээд нэгдүгээр чи өглөө сургаалт зөвлөл нь тийм ээ ямар нэгэн асуултад ингээд хариулах. За хин нэгэн хүн юм асуулаа түүнд хариулахдаа Есүс сургаалт зөвлөл ашиглаж байгаа те ийм тохиолдлууд гардаг. За жишээлбэл нэг залуу хурж ирээд те одоо хөршмөн гэж хин бэ гэд асуух үед нь Есүс те самар хүний түүхийг ярьж байгаа ч юм уу. За тэгээд дараагийнх нь юу гэхээр те ямар нэгэн зүйлийг онцлох үед бас сургаалт зөвлөлийг ашиглаж байна. Ялангуяа Тэнгэрийн хаанчлалыг бол те Есүс маш их онцолдог. За тэгээд хэн нэгнийг засан залруулж байгаа үед Есүс сургаалт зөвлөл бас ашиглаж байна. Ямар нэгэн зүйлийг дүрслэх, те тайлбарлах, одоо describe хийх те энэ үедээ бас сургаалт зөвлөлийг ашиглаж байгаа. За хэн нэгэн хүнийг ямар нэгэн зүйлд уриалах үедээ бас сургаалт зөвлөл ашиглаж байна. Тэгээ сургаалт зөвлөл заасныхаа дараа Есүс явж үүний адил үйлдэрээ гэдэг ч юм уу те үйлчлэн хийгээрэй ч гэдэг юм уу. Одоо үйлдэлд уриалж байна. За тэгээд мэдээж юу гэхээр те тухайн хүнийг одоо илүү сайн сурахад нь дэмжих үүднээс сургаалт зөвлөлийг те одоо ашиглаж байгаа. Тэгэхээр сургаалт зөвлөлийн өмнө юу болсон, дараа нь юу болсон бэ гэдгийг бид нар дандаа заавал харах хэрэгтэй болчихж байна л доо. Сургаалт зөвлөлийг тайлбарлахдаа. Тэгээ би дахиад хэлье. Сургаалт зөвлөлийг ерөөсөө дангаар нь те тастаж аваад тайлбарлаж болохгүй шүү. Заавал те энэ сургаалт зөвлөлийг ярих болсон тэр шалтгаан зорилгыг нь бид нар заавал те одоо харах хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ нөгөө answer гэдгийг те answer гэдэг англи үсгийн цагаан дараалалаар байсан зүйлүүдийг нэг товчхон нэгээр нь харъя. Асуултад хариулах дээр те сайн самар хүний сургаалт зөвлөл нөгөө миний хөрш бэ, хэн бэ? Эсвэл юу гэхээр те усан үзмийн талбай дах ажилчдын зөвлөл нь бол юу гэхээр нөгөө дагалдагч нар нь те эзэн минь хараач те бид нар бүхнийг орхио таныг дагсан биш үү? Тэгээ одоо шагнад нь бид нар юу авах юм гээл те дагалдагч нар нь асуугаа. Тийм учраас Есүс энэ түүхийг ингээ ярьж байгаа. Тийм. Тэгэхээр яг тэр нөхцөл байдлыг нь бид нар те одоо сайн мэдэж авах хэрэгтэй. Эхлээд бол те бусдын асуултанд хариулахын тулд гэж. За тэгээ хүмүүс бас те иймэрхүү ижил төрлийн асуулттай байдаг байж болно шүү дээ. Тэгэхээр тэр асуултанд нь бид нар те одоо тохирох сургаалт зөвлөлийг бас ингээ те олоод өгж болох юм. За нэг зүйлийг онцлох гэдэг дээр юу гэхээр хорон санаатай усан үзмийн тариачдыг онцолж байна. За тэгээд энэ хорон санаатай усан үзмийн тариачд гэдэг нь бол юу гэхээр тухайн үед бол энэ сургаалт зөвлөлийг сонсож байгаа хүмүүсийн үед юу гэхээр энэ хэний тухай яриад байна гэдэг нь бол айгаа тодорхой тэдний үед. Энэ яг Исая номон дээр гарч байгаа тий. Одоо маш алдартай иш үзүүлгийн номон дээр байгаа тий. Тэр одоо хорон муу санаатай хүмүүсийн талаар, бузар муу хүмүүсийн талаар шууд хэлж байна гэдэг нь бол тодорхой байгаа. За тэд нөгөө зарцыг нь алаад дараа нь хөвгүүдийг нь алчдаг штэ тий. Эхлээд зарц нарыг нь алаад дараа нь энэ хөвгүүдийг алчих юм бол тэгээ энэ тариалангийн талбай ер нь биднэрийг болчих байхаа өв залгамжлагчгүй болчихно гэдэг. Тэгээд гол санаа нь яг энэ дээр юу гарч байна вэ гэхээр те одоо тайлбар нь юу гэж гарч байгаа гэхээр тэд нар иш үзүүлэгч нарыг сонсоогүй. Бурхны явуулсан зарц нарыг гэсэн үг те. Эхлээд зарц нараа явуулсан. Тэгээ иш үзүүлэгчдийг тэд нар сонсоогүй. Тэр байтугай хүүхдээ хүртэл явуулахт нь те. Есүс өөрийн биеийн хэрэгт нь хүртэл
Есүсийг эсэргүүцээ түүнийг барьж алах тухай ингээд те ийм одоо те сүнслэг утга санаатай ингээд сургаалт зөвлөл ингээд явж штэ. Тэгэхээр яг ингээд бид нартай сургаалт зөвлөлүүдээс бас тухайн болж байгаа сургаалыг зөв ойлгоод үүний цаана байгаа сүнслэг даал утга санааг нь бид нар олж авах хэрэгтэй. Үүн дээр бас жоохон хөдөлмөр орноо. Тэгээ нэлээд анхааралтай ажиглах те тайлбарыг нэг зөв гаргаж авахын тулд нэлээд сайн ажиллах хэрэгтэй болно. За тэгээ та нар маань хэрвээ англи хэл дээр судалгаа хийх боломжтой бол ялангуяа энэ эхлээд өөрөө ажилтаа хийчээ дараа нь сургаалт зөвлөлөө яг тайлбарыг нь гаргаж авах те зөв тайлбар гаргаж авах дээр англи хэл танарт айгүй том давуу тал болно. Англи хэлтэй хүмүүсийн хувьд бол те онлайн янз бүрийн те одоо ресурсууд англи хэл дээр байгаа номнууд ч гэдэг юм уу те сургаалт зөвлөлийн талаар тайлбарсан тэр те мундаг теологч багш нарын те гэх мэттэй олон тэр тайлбарууд руу бас ингээд хандах боломжтой. Монгол хэл дээр даанч нөөц боломж дэндүү хязгаарлагдмал юм да. Окей. За тэгээд хин нэгнийг засаж залруулах үедээ Есүс сургаалт зөвлөл одоо те хэрэгжилж исэн. Түрүүний дурдсанчлан фарисеучуд болон те бичээч нар гин нүгэлтэй хүмүүстэй хамт хоол иддэг, нөхөрлөдөг гэж Есүсийг те одоо буруутгаал өөртөө ч гэсэн ингээ буруу хандлагатай байсныг нь засаж залруулахын тулд Луг 15-ыг хуваалцсан. За тэгээд ямар нэгэн юмыг дүрслэхтэр өглөө Тэнгэрийн хаанчлал гिचийн үр юм аа гэдэг. Тийм. Тэгэхээр энэ дээр бол одоо гайхалтай нь юу гэхээр яг л Тэнгэрийн хаанчлал гिचийн үр шиг юм бэ. Тэ? Тэгээд Есүс юу гэдэг вэ гэхээр гिचийн үр эхэндээ ямар жижигхэн байдаг вэ лээ. Дараа нь те одоо те ямар агуу том болох вэ? Агуу том мод болдог. Тэр модон дээр нь шувууд хүртэл үрээ засдаг гэх те. Тэгэхээр энэ юу гэхээр Тэнгэрийн хаанчлал гэдэг нэг талаасаа жижиг гिचийн үр шиг гэхдээ нөгөө талаасаа мод шиг том гэдэг санаагаар хэлж байгаа биш. Тэнгэрийн хаанчлал цар хүрээгээ тэлэх тухай Есүс яриад байгаа юм л та энэ дээр. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлалын тухай одоо жишээлбэл Үнэкгийн эх 7 хоногт заах сургаал гэсэн үг шүү дээ. Энэ бүтэн өдөр те. Есүс айгүй олон юмар жишээ татаад байна. Сувд, гिचийн үр те одоо загсны торч гэдэг юм уу те. Тэнгэрийн хаанчлалын тухай ингээ ярихдаа ингээ нуугцсан эрдэнэс гэдэг ч юм уу ингээд өөр юмнуудаар жишээ татаад байгаа. Өөр жишээ татж байгаа нь юу гэхээр Тэнгэрийн хаанчлалын тухай нэг нь жишээлбэл Тэнгэрийн хаанчлал бол гिचийн үр гэж байгаа нь гэхээр Тэнгэрийн хаанчлалын цар хүрээ хэрхэн тэлэх вэ гэдгийг цар хүрээ те тэр үйл явцын хувьд Тэнгэрийн хаанчлал хэрхэн ингэж те цар хүрээгээ тэлэх вэ гэдэг. Тэгээ бүх үндэстнүүд тэгээ бүх үндэстэн зөвхөн нэг төрлийн шовуунууд биш те. Олон төрлийн шовуунууд тэр модон дээр ирээд үрээ заснаа гэдэг адилхан юу гэхээр энэ өчүүхэн жижиг байж байгаа тэлсэн Тэнгэрийн хаанчлал ирээдүйд бүх дэлхийг те одоо хамарсан ийм том цар хүрээтэй болоод бүх үндэстэнд бас хамаатай болно гэдэг талаар ярьж байгаа. Одоо өсөхтэй өрнөх хил хязгаараа тэлэх тэрнийхэн талаар ярьж байгаа. Одоо сургаалт зөвлөл байх жишээтэй. Тэгэхээр ингээд бид нар юу гэхээр те ямар зүйлээр жишээ татж байгаа гэдгээс нь хамаарат те яг энэ яг Тэнгэрийн хаанчлалын яг юуныхын тухай яриад байна гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Жишээлбэл загсны тортой адилхан юм аа. Энэ торон дотор олон янзын загс ордог. Маш олон төрлийн загс орж ирдэг. Тэгээ олон төрлийн загс гэдгийг бид нар олон үндэстэн гэд хэрвээ тайлбарлах юм бол дараа нь бид нар өөрсдөө асуудалд орно. Яагаад асуудалт хэрвээ бид нар тэгж тайлбарлах юм бол за сая бол те энэ гिचийн үр дээр бол бид нар олон шувуу гэдэг нь олон үндэстэн юм аа гэж тайлбарлаж болж штэ. Тар хүрээ үйл явцын өсөлтийн хувьд те. Гэтэл загсны торны жишээн дээр энэ бол олон үндэстэн юм аа гэж тайлбарлаж болохгүй болчихж байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр тэр загснуудыг муу загснуудыг гаргаж хаяад сайн загснуудыг авч үлднэ гэдэг те. Тэгэхээр зарим үндэстнийг нь авч хаяад зарим үндэстнүүдийг нь үлдээх тухай бол биш штэ. Харин сайн муу загс гэдэг нь юу гэхээр те одоо мэс чанарын хувьд зөвхт болон те бузар муу хүмүүсийн тухай ярьж байна. Христээр зөвтгөгдсөн болон те зөвтгөгдөөг уучлалыг хүлээж авсан болон хүлээж аваагүй итгэгч болон үл итгэгч хүмүүсийн тухай ярьж байгаа хэсэг байгаа. Ийм зүйлээр бид нар загснуудыг юу гэхээр те олон янзын үндэстнүүд гэж бид нар хэлж тайлбарлаж болохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь загсны тор гэдэг нь юу гэхээр ирээдүйд болох шүүлтийн те яг агуу шүүлтийн тухай яг тэр хэсгийг ярьж байна гэдэг нь бол илэрхий байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд тийм учраас юу гэхээр Тэнгэрийн хаанчлалын тухай Есүс хэлэхдээ зөвхөн нэг юмар жишээ татаагүй
богинохон олон те ингээд 6 7 ширхэг юм өөр сургаалт зөвлөлтөөр ярьж ийн гэдэг нь тэр сургаалт зөвлөл болгон Тэнгэрийн хаанчлалын нэг онцгой төр шин чанарыг яах вэ? Тэ одоо хилээд байна л гэсэн үг л те. За үйлдэлд уриалах гэж байгаа те мэдээж юу гэхээр те үйлдэлт ингээд уриалж байгаа тэр хэсгүүдийг бид нар мэднэ. Самар хүний түүх дуусахтаа те одоо та явж түнчлэн үйлдэж гэдэг юм уу? Эсвэл шудраг бус нарийн тухай ярихдаа газар дээрх баялагийг ашиглаж тэнгэрт те одоо баялаг хураагаараа гэдэг ч юм уу. За тэгээд мэдээж хүмүүсийн те сурах хүсэл эрмэлзлийг нь өдөөж те сонирхолтой замаар бас ингэж зааж байгаа те буюу сурахыг нь одоо дэмжиж байгаа ийм зүйлс байна. Окей. За цаашаа явахаас өмнө асуулт юм уу комент байна уу? Бид нар удахгүй төгсгөл рүү ирж байна. Окей. За дажгүй явж байна. За тэгвэл үргэлжлүүлье те. Окей. За сургаалт зөвлөлийг бид нар тэгвэл яаж унших хэрэгтэй вэ? За яаж бас ойлгож те тайлбарлах уу? За энэ тал дээр хэдүүлээ нэг харъя. Окей. За тэрийг мессеж шалгасан чинь. Окей. За яаж унших вэ гэхлээр хамгийн эхлээд гол санааг нь бид нар олох хэрэгтэй. За тэгээ гол санааг нь олохдоо нөгөө зорилго гэдгийг те энийг яах гэж ярьж байгаа вэ гэдэг тэр зорилгыг л дандаа асуух хэрэгтэй бид нар. Яагаад энэ сургаалт зөвлөлийг ярих болов? Ямар нөхцөл байдал байсан учраас те Есүс бас шууд ярилгүйгээр сургаалт зөвлөл ашиглаад байна ч гэдэг юм уу. Зарим хүмүүсээс юуг нуух гээд байгаа юм бол тэгвэл дагалдагч нартай яг бас юуг илчилж мэдүүлэх гээд байгаа юм бол үүнийг сонссон хүмүүс те одоо apply гэдэг дээр те сонссон хүмүүс нь яг юуг хэрэгжүүлээсэ гэж бодож зорж ингэж яриад байгаа юм бэ. За тэгээд мэдээж нөгөө түрүүн хэлснээр те агуулга ба соёлынх нь хүрээнд уншаараа ингэхгүй бол болохгүй шүү дээ те. Тийм жишээлбэл одоо агуулга ба соёлынх нь хүрээнд унш гэдэг дээр нэг удаа би бол тийм хүнтэй тааралцж байсан л да. Нөгөө нэг хонь налга болсон чинь 99-ийг орхиод нэгийнхээ араас явсан гэ тэ. Тэгээ энэ түүхийг яг ингээд би бүр тодорхой санаж байна л да. Хөдөө явж байгаад малчин айлттай бид нар Библийг судалж байгаад яг энэ хэсгийг уншиж байсан чинь тэр малчин ямар тэнэг малчин бэ гэд тийжсэн тийм. Тэгээ нэг хонь тэгэл тэ нэг хонь тэгэл одоо тэгэл гарцтаа л эзтэй тэрний төлөө 99 хоноо одоо тий юунд орууллаа гээл тий эрсдэлд орууллаа гээл. Одоо Монгол хүмүүс юм уу Монгол ахуй соёлд бол тийм ч амар тохиромжтой жишээ биш байж болох юм. Гэтэл тухайн цаг үе тэр хүмүүс тэр соёлдоо бол эн чинь чухал. Тэгээд тэрийг нь бид нэр тий одоо тухайн тэр соёлын хүрээнд нь бид нар бас ойлгох хэрэгтэй. За тэгээд юу гэдэг нь тий эзэн бол миний хончин дуудал 23 дугаар бүлгээр зүгээр жишээ татъя л да. Тэр намайг дөлгөн усны дэрэгдүр хөтэлдэг гээл. Монгол хизээ байхдаа Монгол хончид хоноо хөтэлдэг байсан юм. Тэгээ хизээ байхдаа бид нар дагуулдаг байсан. Араас нь туугаад явдаг ч гэдэг юм уу те. За ингээд ахуй соёлын ялгаатай байдлууд бас байна. Тэм учраас юу гэхээр агуулга ба соёлынх нь хүрээнд унших хэрэгтэй. Нэг зүйл нь юу гэхээр ялангуяа энэ агуулга ба соёлынх нь хүрээнд нь ойлгохын тулд заавал бид нарт background study буюу тухайн цаг үе соёлтой холбоотой юм нэг нь бол бид нар мэдэхгүй шүү дээ. Тэрийг Библиэлд одоо нарийн тэгж тайлбарлаж хэлээгүй байгаа. Тийм учраас ялангуяа энэ агуулга ба соёлын хүрээнд нь одоо ойлгохын тулд бид нар тол бичиг тухайн цаг үе нөхцөл байдалтай холбоотой өөр мэдээллүүд өөр их усрүүд бид нарт хэрэг болдог. Тэгээ яг энэ дээр л одоо нөгөө Библийн тол бичиг одоо дикшнери юу гэдэг тэр юмнуудыг л бид нар ухах хэрэгтэй болно л да. Үгийн судлал шаардлагатай бол үгийн судлал хийх хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За тэгээд avoid буюу зайлсхийх зүйл нь юу гэхээр нарийн ширийн зүйлсээр одоо сатаарч болохгүй. За энийг хэдүүлээ удахгүй харна. За тэгээд анхаарах болгоомжлох ёстой зүйл нь юу гэхээр сургаалт зөвлөлөө хэтрүүлэхээс за ёгт болгож хувиргах гэдэг энэ дээр бичсэн байгаа. Гэхдээ ерөөдөө хэтрүүлэхээс одоо хэтрүүлж өөрийнхөө төсөөлөлтөд автаж
тий одоо бодиттой биш те тийм хэрэгжүүлэлт гаргахаас бас ингэж бид нар болгоомжлох хэрэгтэй. За тэгээд давтагдсан зүйлүүдийг нь анхаарад төгсгөлийг нь нягтлаараа дандаа сайхан түүхүүд байдаггүй. Зарим нь те гонигтай хэцүү хүнд юмыг бодогдуулах тийм түүхүүд бас байна. Тэгээ хамаатай бусад хэсгүүдтэй нь хамттан судлаараа тэгэхээр нэг өмнөх болон те арийнхын хэсгүүдийг зайлшгүй ингэж харж үзээрэй гэсэн үг. Окей. За тэгээд эдгээр зүйлүүдийг нэг товчхон харъя. Гол санааг нь олохдоо юу гэхээр гол санаа нь яг юу юм бэ? Сургаалт зөвлөл бүр дээр нэг санаа олно гэсэн. Тэгэхээр тухайн сургаалт зөвлөлийг ярихдаа олон юмыг ойлгуулахын тулд нэг түүх ярьж байгаа ер нь бол биш. Нэг зүйлийг ойлгуулахын тулд нэг түүх ашиглах. Зарим чухал юмн дээр жишээлбэл Тэнгэрийн хаанчлал гэдэг Үнкгийн одоо заах гэж байгаа тийм ням гаргийн яг энэ хэсэг дээр юу гэхээр нэг зүйлийг ойлгуулахын тулд олон өнцгөөс нь ярих. Олон өөр сургаалт зөвлөл ашиглаж байгаа байхгүй юу? Гिचийн үр, загасны тор гээл те газарт нуусан баялаг үнэт сувд гэх мэтчлэн нэг зүйлийг олон талаас нь харах тэр боломжийг олгож байгаа. Тэгэхээр яг тэр гол санаа нь юу юм бэ гэдгийг л бид нартай олох хэрэгтэй. Гол санаа нь юу юм бэ? Тэрэн дээрээ бид нар нэлээд те одоо стик хийж буух ёстой. Тэгэхээр та нар саяны бүтэнсэн өдрийн номлолыг хэрвээ те анзаарсан бол юу гэхээр гол санаа нь юу гэхээр нэг бурхан байна. Бурханы үг нэг ижил үг байна. Харин хүмүүсийн зүрх сэтгэл ялгаатай гэдэг гол санаа. Хүмүүсийн зүрх сэтгэл хүлээж авч байгаа хандлага ялгаатай байна. Бид нар яаж сайн хөрс болох вэ? Тэгэхээр гол санаа нь юу гэхээр яг үнэндээ одоо хүмүүсийн зүрх сэтгэлийн хандлагын тухай хэсэг гэдэг нь тийм ингээд тодорхой байна гэсэн үг. Тэгэхээр яг тэр гол санааг нь бид нартай гаргаж олж ирж авах хэрэгтэй. За тэгээд нэг гол санаанаас олон санаа байж болох уу гэж байна. За мэдээж тийм ээ. За тий. Зарим зүйл дээр юу гэхээр нэг юм уу хоёроос илүү олон тооны дүр байна уу? Тэгвэл яг хөө мэдээж тий одоо тухайн нэг гол сэдвийн хүрээнд өөр хэрэгжүүлэлтүүд бас гарч болно гэсэн үг. Жишээлбэл ууган хүү, аав гэдэг ч юм уу тий эсвэл одоо нөгөө юу да баг хүү тий. За тэгээд зарцнарч гэдэг юм уу тий ингээд нэлээ олон дүр гараад ирлээ нөгөө төрсөн үгийн сургаалт зөвлөлтөөр. Тийм тэгвэл ингээд тэр дүр тус болгоныхын хувьд тий хүмүүст бас яах нь бид нар тий одоо гол санааг нь гаргаж ирээд хэрэгжүүлэлтүүдийг өөр өнцгөөс нь харах тэр боломжийг бас бид нар олгож болно. Гэхдээ түүх маань нэг түүх нэг гол зорилгын дагуу яригдж байгаа гэдгийг бид нар мартаж болохгүй гэсэн үг. За сурсан зүйлээ одоо тий хэрэгжүүлэх гэдэг дээр явж түнчлэн үйлд гэд Есүс хэлж байгаа. Эсвэл тий хүмүүсийг ямар нэгэн үйлдэлд шууд үйлдэлд уриалж байгаа энэ сургаалт зөвлөлүүд бол тий мэдээж юу гэхээр хэрэгжүүлэлтүүд нь нэлээд илэрхий байдаг. За тий тэгээд тэндээс бол хэрэгжүүлэлт гаргаж авахд арай төхөмтэй амархан байдаг. За агуулга ба соёлын хүрээнд нэг гэж байна. Жишээлбэл нэг 10 бүсгүйн тухай зөвлөлөөс Есүсийн цаг үеийн хоримлох ёсны талаар бид нар бас тий одоо таньж мэдэх боломжтой. Агуулгыг нь ойлгохын тулд өмнөх ба ард байгаа хэсгийг заавал хараарай. За сайн самар хүний тухай хэсгийг уншихдаа юудэчүүд болон самарчуудын харилцааг мэддэг байх юм бол энэндээ зөв тайлбарыг гаргаж авахд биднэрт илүү тус болно. За тэгээд нарийн ширийн зүйлсэд бас хит автахгүй байх гэж байна. Жишээлбэл одоо төрсөн хоньны сургаалт зөвлөлтөөр 99 хоньоо үлдээгээд нэгийг нь хайсан. Тэгэн гутал ингээл те нэг хоньны араас явж байгаа хончин түүний зүрх сэтгэл илүү чухал. Тэгэхээр тэр хоньоо олоод хэрхэн баярлж байгаа тэр баяр хөөр нь уг нь яг гол санаа нөхгүй юу. Тийм ч учраас Есүс араас нь юу гэж хэлдэг вэ гэхээр үүнчлэн те нэг гим нүгэлтэй хүн гимшгэд Тэнгэрийн улсад баяр хөөр болно. Тэгэхээр Есүсийн гол санаа нь юу гэхээр энэ түүхийг ярьж байгаа гол санаа нь гим нүгэлтэй хүн гимшээд ирэхэд Бурхан яаж баярлдаг талаар ингээд одоо уг нь ойлгуулах гэдэг юм. Гэтэл бид нар юу гэхээр те 99 хон дээр нь өргөлт өгөөл те тэр 99 хон ер нь яг яасан юм бол эзэн орхиод явсан үед эднэр яасан юм бол гэдэг ч юм уу те ингээд те шаардлагагүй өөр юм руу ингээд те одоо хазаагаад байх хэрэггүй. Эсвэл энэ 99 20 те нэг хон нь одоо төөрөө явсан нэг хон нь хар өнгөтэй байсан. Баба black sheep байсан. Нөгөө 99 хон харин цагаан өнгөтэй хон байжээ гэдэг ч юм уу те ингээд шал дими те одоо тийм зүйлүүдийг те ингэж яаж болохгүй. За энэ яг дараагийн хэсэгтээ илүү
холбоотой л доо сургаалт зөвлөлийг нөгөө хэтрүүлж тайлбарлаж болохгүй гэх те. Ингээл төсөөлөөл те. Янз бүрийн те одоо тийм юм төсөөл гаргаад байж болохгүй. Тэр нэг хон жоох эргүү хон байсан бахаач гэдэг юм уу. Нөгөө монголчууд нөгөө эргүү хон ингээ хөдөө яар ганцаараа үлдчихдэг те. Тэнгууд ингээд тийм юм одоо те хэтрүүлсэн юм бол тайлбар байж болохгүй. За сайн самар хүний түүхтэр нэрс жишээ татах юм бол юу гэхээр те зарим хүмүүс за ийм тайлбар хүртэл сонсч ийсэн л доо. Тэгээд гимцэн хүн бол одоо уналтын дараах Адам юмч гэдэг юм уу те. Адамыг диавол ба түүний тэнгэр элчнээр одоо зодсон. Тэгээд сайн самар нь бол одоо Есүсийг илэрхийлж байгаамаа. Тийм тэгээд дэм буудал нь одоо цуглаан юм аа. Тийм учраас те цуглаанд ингээд тэр зодуулсан те сатанд одоо дарамтлуулж байгаа тэр хүмүүсийг цуглаанд авчир те дэм буудлын эзэн нь Паул юм аа гэдэг юм уу. 2 динар нь энэ амьдрал ба эрх амьдрал гээл ингээл балаа те. Тийм нэг ийм балаа ингээд тайлбарууд ингээд санаасаа зохиогоод ургуулсан бодоол те. Тэгээд одоо илжиг нь одоо юу ч хэдийн те. Одоо тийм юм аач гэдэг юм уу. Ингээл дахилчин тийм юм аа гээл те. Ингээл янз бүрийн ингээд ийм те одоо хэтрүүлсэн ийм тайлбаруудыг одоо оруулахаас бид нар болгоомжлох хэрэгтэй. За тэгээд харин бидний анхаарах ёстой гол зүйл нь юу гэхээр миний хөрш гэж хинбэ гэж асуусан шүү дээ. Энэ асуултанд хариулт олох тий. За тэгээд инэрлийг үйлдсэн хүн буюу тий. Бусдад инэрэнгүү хандж байгаа энэ хүн болвол яг үндэ миний хөрш хинбэ гэхээр зодуулсан хүн юм уу, тахилч юм уу тий. Одоо тэр фарисаа хүн юм уу, дэм буудлын эзэн юм уу тэр нь биш ээ. Харин хөрш гэж хинбэ гэж бусад хүмүүс рүү тий бусад хүмүүсийг миний хөрш мөн үү үгүй юу гэдэг харах тухай түүх биш. Харин би өөрөө бусдад тий сайхан сэтгэлтэй хүн болох тухай би өөрөө бусдын сайн хөрш байх тухай түүх гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол бид нар тий таны хөрш мөн үү биш үү? Ер нь бол тахиж нар бол таны хөрш биш юм байна ч гэдэг юм уу тий. Тэгэл яваад үгүй шүү дээ тий. Тэгэхээр эн чинь хөрш гэж хинбэ гэж асуусан асуултанд Есүс товчхоноор юу гэхээр чи өөрөө бусдын сайн хөрш байхаа л хичээ. Тэ чи бусдад өөрөө сайн хөрш байх нь чухал шүү. Тэрнээс тэр нь миний хөрш, энэ нь миний хөрш биш гэж ялгуурлан гадуурхах тэ. Одоо ангилах ч гэдэг юм уу тэ. Зөвхөн надад дандаа сайн юм хийж өгдөг хүмүүс миний хөрш гэдэг юм уу тэ. Ийм ойлголтыг өгөх гэж байгаа түүх бол биш ээ. За тэгээд тэг хэтрүүлж бид нар буруугаар тайлбарлаж болохгүй. Давталтуудыг нь анзаараарай. Матай 13 дээр нэг хүн талбай дээрээс эрдэнэс олсон. За тэгээд худалдаач нь бас үнэтэй сувд олсон ч гэдэг юм уу те. Тэгэхээр эндээс ингээд ялгаатай ижилхэн зүйл нь юу гэхээр асар үнэтэй гэдэг зүйлүүд нь ижилхэн байна. Олж байгаа нь те. Олж байгаа нь ижилхэн байна. Нөгөө хүн өөрт байгаа бүхнээ зарж байгаа нь ижилхэн байна. Бүхнээ зараад нөгөө газрыг худалдаж авна. Эсвэл бүхнээ зараад хамгийн үнэтэй тэр сувдыг худалдаж авна гэдэг юм уу те. Оолыг хийх талаар байна. За гэх мэтчлэн те. Ялгаатай зүйл нь юу юм бэ? Нэг хүнтэй талбай дээрээс хайж явж байгаад эрдэнэс олоогүй санамсаргүй олсон нэг хүн байна. Гэтэл нөгөөт нь болохоор те хайсаар агаад олж байгаа хүн байна ч гэдэг юм уу те. Ингээд одоо те ялгаатай зүйл адил болны ялгаатай зүйлсийг бид нар харнаа гэсэн үг. За Луух та нараас энэ дээр нэг асуулт асууя. Луух 15 дугаар бүлэг дээр гарч байгаа түрүүний 100 хонь 10 мөнгөн зоос 2 хүүтэй түүхтэр те. Яг энэ адил ба ялгаатай зүйлс нь юу вэ? Алдсан зүйлсээ зүйлээ олж байгаа. Тэснэ үү тий. Мөнгө засыг та ярьсан тийм тий. Ялгаатай зүйлс тэгвэл юу байгаа? Ялгаатай? Тий. Ялгаатай зүйлс нь юу байгаа? Тий. Юу ч юм бэ? Лукийн юунуудыг хэлж штт те. Нөгөө Лух 15 дээр гардаг нөгөө 100 хонь те. 100 хонь
10 мөнгөн зоос тэгээд 2 хүүтэй эцэг гээл те 3 түүх ярьж байгаа шүү дээ. Энэ 3 түүхтэр адил ба ялгаатай зүйлс нь юу байна аа л гэж асууж байгаа. Одоо бас таасан болчоод буруутчих юм болов уу санаа зовтгоо зүгээр хэлээрэй тий. Надад зүгээр одоо яг нөгөө санаж байгаагаар нөгөө яг Библи одоо яг эргүүлээд яагааг болохоор буруу зүйл ярьчих вэ гэж бас яг бодож байна. Гэхдээ адил зүйл нь бол тодорхой хэмжээний зүйлсүүд нь өөрт нь байгаа. Буюу 99 хон байгаа, 9 зоос нь байгаа, 2 хүүгийнх нь нэг нь яг өөртөө хамт байгаа гэдэг ч юм уу. Тэгээд бас нэг өөр жишээн дээр ингэж бас авч байгаа. Гэтэ аль аль нь нөгөө нэг үнцэнтэй гэдгийг л тэр төрсний араас хайж байгаа, тэрийг олж байгаа гэсэн юу бодогдож байна. Тэгэхээр нөхцөл байдлын хувьд юу гэхээр алдсан зүйлээ ингээд эргээд олоод асар их баярлж байгаа. Тэргүүрээ бол ижлэхэн байгаа. Гэхдээ хамгийн гол ялгаатай зүйл нь юу гэхээр эхний 2 түүхтэр бүгд баярлдаг. Бүгдээрээ баярлдаг. Хонь алдсан хончин олоод баярлдаг. Тэгээд найзуудыгаа дуудаад эргэн дойрон ойр дотныхоо хүмүүсээ дуудаад баярлж байгаа байхгүй баяр хөөрэ хуваалцдаг. Бүгдээрээ баярлдаг. Алдсан байна олжлоо гэж. Мөнгөн зоос дээр нөгөө охин гээсэн зоосоо олонгуудаа бас бүгдээрээ баярлдаг тий. Бүгд баярлдаг. Харин 2 хүүтэй эцэг дээр ууган хүү баярлсангүй. Тийм. Тэгэхээр ингээд ялгаатай зүйл одоо гарч ирж штэ тий. Тэгээд гол санаа нь юу гэхээр эхний 2 түүхийг хуваалцсны араас Есүс хэлдэг штэ. Эхний 2 түүхийн араас хоёулан дээр нь юу гэхээр үүнчлэн Тэнгэрийн хаанчлалд тий. Нэг гим нүгэлтэй хүн одоо гимшээд ирэхэд тэнгэрт агуу баяр хөөр болно гэдэг үгийг эхний 2 түүхийн араас нь хэлдэг. Харин 3 дахь түүхтэр хэлээгүй. Яг тэр үгийг хэлээгүй. 3 дахь түүхийн араас сүнслэг тайлбарыг Есүс өгөөгүй. Ууган хүү ууралж байгаа түүхээр дуусгачихж байгаа байхгүй тэр түүхийг. Есүс үүнчлэн бурхан баярлж байгаа. Харин та нар яагаад уурлаад байгаа юм гэж Есүс хэлээгүй. Угаасаа эн чинь нөгөө зэмлж байгаа тий, зэмлэж ярьж байгаа сургаалт зөвлөл учраас Есүс тэгээд өөрсдөнд нь үлдээсэн гэсэн үг л тий. Тийм, ер нь бол эзэн Есүс их нэгүүлсэнгүй хандж байна тий. Тийм, тэгэхээр ингээд ялгаатай зүйл гэх юм бол мэдээж үн цэний өсөлт байна тий. 100 хоноос 1, 10-аас 1, одоо 2-оос 1 гэдэг ч юм уу тий. Илүү үн цэнтэй болж байна. Тэгээ мэдээж хонь мөнгөн зоос болон нэг мөнгөн зоосоор тэ хэдийн хэмжээний хонь худалдаж авах боломжтой байж гэдэг юм уу тий. Ингээд 2 хүүхдийн 1 гэдэг ч юм уу тий. Тэгэхээр чи үн цэний өсөлтийн ялгаа байна энэ дээр. Тийм гих мэтчлэн тий ийм зүйлүүдийг бид нар илүү анзаарах хэрэгтэй болж байна л доо. Тэгээд Есүсийн хэлээд байгаа юу гэхээр нэг нүгэлтэн гэдэг байгаа юм тий. Юусе нэг нүгэлтэн ирэхэд тэнгэрт агуу баяр хөөр болно гэл. Тэгээ гол санаа. Тий. За тэгээд төгсгөлийг нь анзаараарай гэж байна. Үргэлж сайхан төгсдөггүй. Сая бид нар бас нэг төгсгөлийн жишээг ярьчлаа тий. Нэг түүхүүд нь гоё төгсөж явахад энэ түүх гоё төгссөнгүй гэх мэтчлэн тий. За заримдаа эргэлт эсвэл гайхмаар зүйл болдог. Уул нь бүгдээрээ баярлна гэж бодсон. Ахын ч гэсэн дүүгээ эргээд ирсэнд тий. Аавтайгаа адилхан баярлах. Тий. Маш их одоо баярлсан бол яах байсан бэ тий. Гэтэл тэгсэнгүй гэдэг ч юм уу тий. Ингээд төгсгөлүүд нь аягүй чухал байх нь байна. За тэгээ холбоо хамааралтай бусад хэсгүүдийг бас уншаарай гэж байна. Хуучин гэрээтэй холбоороо түрүүний нөгөө түүхэн дээр сарах юм бол юу гэхээр Есүс нөгөө гол нь хуучин гэрээг маш сайн мэддэг хүмүүст ярьж байгаа гэдэг та нар санаарай. Ялангуяа хуулийн 5 номыг тий баг багтаа бүрэн цээжилсэн хуулийн номуудыг сайн мэддэг тэр хүмүүст хандаж ярьж байгаа гэдгийг бид нар ойлгоорой. Бэкграундын үед, ерөнхий бэкграундын үед. Тийм учраас юу гэхээр Есүсийн хэлж байгаа энэ сургаалт зөвлөлүүдийн зарим нь тухайн хүмүүст бол айгүй илэрхий. Хуучин гэрээн дээр яг энэ асуудлыг хөндөж ярьсан байна штэ. Хорон санаад усан үзмийн талбайн ажилчид болвол тий хуучин гэрээний үеийн үл тоогдсон иш үзүүлэгчдийг жишээлбэл хэлж байгаа ч гэдэг юм уу тий ийм сүнслэг утга санаа юмнуудыг бид нар бас background study сайн хийх юм бол
хуучин гэрээний аль төвхтэй холбогдож ийн гэдгийг бид нар бас мэдэх юм бол те зөв тайлбарт илүү нэмэртэй болно. За тэгээд сайн мэдээний номуудаа жишиж үзээрэй гэж байгаа юм. Юу гэхээр Есүсийн заасан сургаалт зөвлөлийн зарим сургаалт зөвлөлүүдийн хэрэгжүүлэлтүүд нь жишээлбэл Паулийн захидлууд ч үгүй юм уу те Есүсээс өөрөөс нь сурж исэн. Ялангуяа яг өөрөөс нь сурж исэн сургаалт зөвлөлүүдийг өөрөөр нь тайлбарлуулж исэн Есүсийн дагалдагч нар байна. Яаков, Йохан, Петр гэх мэт те одоо энэ захидлуудыг бичсэн элч нар байна те. Эдгээр хүмүүсийн нөгөө юутай одоо те захидлуудтай бас илүү их холбож бас харж те тэр хариултуудыг нь хайвал бас их тус нэмэртэй болно гэсэн үг. За тэгээд жишээлбэл одоо Есүсийн нөгөө нэг Иохан номын 10 дугаар бүлэг дээр гарч байгаа сайн хончин гэж хэлсэн те. Тэр үлгэр дуурайллыг Петр маш их гүнзгий тусгаж авсан байна л да. Тэгээд яаж гүнзгий тусгаж авсан бэ гэхээр Петрийг эзэнтэй буцаад те амьсныхаа дараа нөгөө уулзах үед нь Есүс ч гэсэн чи надад хайртай юу гэж асуугаад Петрийг хайртай гэж хариулах үед нь бас яг хондын талаар ярьдаг штэ. Тэгээ миний хургнуудыг тижээ гэд. Үүрэг даалгаврыг яаж өгж байгааг та нар анзаарч байна уу те? Үргэлжлүүлээд нөгөө хүмүүсийн загасчин байгаараа гэж хэлээгүй тийм үү? Харин миний хондыг тижээ гэд. За тэгээ хожим нь Петр өөрийнхөө загтлыг бичихтэй одоо те 1 2 дугаар Петрийг бичихтэй Есүс ч гэсэн тэгээ одоо бишээ Петр ч гэсэн яаж байгаа вэ гэхээр яг хончтын талаар онцгойлон бичиж байна. Жишээлбэл загтал дээр. Тэгэхээр ингээд Петрийн те одоо өөрийнх нь Есүсээс сонссон сургаал зөвөрлөл дээрээс нь те яг өөрийнх нь Есүстэй хөвчлэн хийсэн конверсашн те энэ ярилцлага эдгээр зүйлүүд хожим өөрийнх нь захиан дээр нь яаж юм те бас яг чухал одоо тэр зарчмуудыг Петр гаргаж ирж өөрийнхөө тэр бодит амьдралаар Есүстэй харилцсан харилцаан дотроос сурсан энэ зүйлээ загтал дээрээ бас шингээж өгж байгааг бид нар харна. Тэгээд юу гэхээр те одоо жишээлбэл Петр те муу ёрын сүнс те та нарыг одоо тэр архиж байгаа арслан мэт те гитэж байдгаач гэдэг юм уу те түүнд бити боломж олгоод өөрөө нөгөө боломж олгоод муу ёрын сүнсэнд те залилуулаад уналтанд орсон хүн болвол тэ дараа нь ийм сэрэмжлүүлгийг бусдад өгж байгаа нь ойлгомжтой байгаа байхгүй юу. Тийм гих мэтчлийн юу гэхээр ингээд шинэ гэрээний бусад хэсгүүдтэй ялангуяа элч нарын бичсэн захидлууд те эдгээр зүйлүүдээс бас бид нар ингээд хараараа. Жишээлбэл Яаков болвол ерөөсөө яг энэ саяны те энэ үр тарианы сургаалт зөвлөл юм уу Есүсийн нөгөө хэрэгжүүл гэлээдэг те тэр үг сургаалыг Яаков давтаад бичиж байгаа байхгүй юу. Та нар үгийг зүгээр нэ сонсогч битгий бай хэрэгжүүлэгч байх тун гэдэг ч юм уу те үүгээр ивэл та нар үлс дотроо өрөөгдөн гих мэтчлээ ингээд тэгээ залбирлын талаар сорилтын талаар те Яаковын хэлж байгаа тэр зүйлүүд юу гэхээр дандаа Есүсийн заасан сургаал юмнуудаа маш тийм уялдаа холбоотой байдаг. Эдгээр зүйлүүдийг те та нар нэг бас ингээд анхаарад шинэ гэрээтэй яаж холбож харах уу гэдгийг нэг анхаарч бас зүгээрээ. За үндсэндээ өөр ярмаар зүйлүүд бол надад байгаа. Гэхдээ өнөөдөртөө хэдүүлээ энэ хүрээд зогсоё. Тэгээд төгсгөлд нь юу гэхээр номлолоо бэлтгэхэд энэ 3 зүйлийг анхаараарай гэж хэлээ. Энэ нь юу гэхээр Библи судлалын үндсэн алхам болох ажиглалт, тайлбар, хэрэгжүүлэлт гэсэн энэ 3 зүйл байдаг. За ажиглалтын хувьд юу гэхээр хэрвээ бид нэр ажиглахад буюу судлахад гэсэн үг шүү. Заяа тухайн тексттэй те харж ингэж яг судлахад хэдий ч инээ сайн цаг зарцуулна. Тэр хэрээрээ бид нэр тайлбарт бага цаг зарцуулах болно. Мөн зөв тэг хэдий ч инээ сайн ажиглан тэр хэрээрээ зөв тайлбар олж авахад бид нэр төхөмтэй болно. Тэгэхээр сайн ажиглаараа та нарт яг зөвлөмж болох хэлэх зүйл нь юу гэхээр өөрийнхөө хариуцаж авсан сургаалт зөвлөлийг боломжтой бол 2-3 өөр орчуулгаас хараарай. Тэгэхээр монгол хэл дээр бол одоо 2-3 өөр орчуулга бол боломжтой болсон байгаа шүү дээ. Манай ариун библийн орчуулга байна. Нарта библи гэж ярьдаг тийм ээ. Джон Гиббенсен гэж ярьдаг тийм. За тэр орчуулга байна. Дээрээс нь смо орчуулга одоо бол ингээд тийм яг цаасан библи нь гараагүй байгаа ч гэсэн онлайн дээр бас боломжтой болж байгаа. Тэгээ тийм болохоор ингээд дор хаяжтэй та нар нэг бас нэг өөр Япон миссионеруудын орчуулсан нэг орчуулагч байгаа. Тэгээ ингээд та нар ингээд дор хаяад монгол хэл дээр бол 2-3 орчуулга боломжтой. За англи хэл дээр бол мэдээж 10-20 өөр орчуулга байна. Тийм тэгэхээр ингээд өөр орчуулгуудыг харьцуулж бас ингэж ажиглаараа.
энэ орчуулга дээр те ямар үг нэр томьёо хэрэгэлсэн байна. Зарим орчуулган дээр илүү те дээр одоо утга санаа те тэр зүйлүүдийг бас гаргаж ирдэг. Хэрвээ та нар Бадам зулыг санаж байгаа бол Бадам зул номдол хуваалцахдаа заримдаа яадаг вэ гэхээр те ариун библийн одоо текстийг шууд авахаасаа илүүгээр amplified Bible ч гэдэг юм уу те одоо өөр бусад монгол хэл дээр орчуулагдаагүй библийн орчуулгыг гэсэн өөрөө орчуулаад хүртэл та нарт бас ингээд зааж ясныг та нар санаж байгаа бах те. За энэ бол одоо те Бадам зулын орчуулга шүү гэж хэлж байгаад гэхдээ amplified Библиэс авах энэ дээр санаа нь илүү гоё гарсан байгаа ч гэдэг юм уу те. Ийм маягаар ингээд зааж ясныг та нар санаж байгаа бах. За тэгээд ажиглалт хэсэг дээр тухайн текстээ сайн танил болороо аудио библиуд бас сонсоод үзээрэй. Зөвхөн уншихаас гадна те аудио библи дээр энэ хэсгийг сонсоод үзээрэй. Брамчилсан библиэс байдаг те. Тэрийг сонсох юм бол илүү нөгөө те тухайн үеийн уур амьсгалыг мэдрэх талаас жүжигчилсэн аудио библи бас айгүй бас нэмэртэй байдаг. Тэгээ англи хэл дээр бол зөндөө байдаг. Монгол хэл дээр бас жүжигчилсэн те одоо энэ уншлага бас боломжтой юм байлээ. Тийм тэрийг бас та нар ингээд олоод дүгмаа пастор эднэрийг хэрэгжүүлснээр төслийн хүрээнд те ер нь бол аудио библи байд юм байлээ. Тэрийг олоод сонсвол бас болно. За кино бас үзэж болно. Сайн мэдээний номуудаар хийсэн те кинонууд дээр бас эдгээр сургаалт зөвлөлүүд бас байдаг. Тэгээд юм хözүүлүүдийг үзэх нь та нарт те бас тус нэмэр болох байх. Би бол саяныхаа сургаалыг бэлтгэхдээ Есүс кинон дээр байдаг. Дөрвөн төрлийн те хөрсний тухай, саяны тариачны тухай сургаалт зөвлөлийг заасан хэсгийг бол би 2 удаа үзсэн. Тэгээ 2 удаа үзээд надад бас нэмэртэй байсан. Ягаад гэвэл Есүс киноны орчуулга нь болохоор нөгөө Джон Гиббсийн те номны орчуулгаар хийсэн Лук номоос авсан байдаг. Тэгээ тэрийг үзээд бас надад бас нэмэртэй байсан. За тайлбар хэсэг дээр юу гэхээр хэтрүүлэн, хит төсөөлөн, гол зорилгоос нь хазайлгаан тайлбарлахаас болгоомжлороо. За Тэнгэрийн хаанчл бол үнэт сувд олсон худалдаачинтай адилхан юм а. Тэр бүхнээ зараад тэр сувдыг худалдаж авнаа. Тэгээ эндээс одоо те хэтрүүлсэн тайлбар юу байж болох вэ гэх юм бол те одоо та өмч хөрөнгөө бүгдийн зар тэгээ бурхан дөрөг те одоо бурхан Тэнгэрийн хаанчл ормоор байвал те та бүхнээ зараараач гэдэг юм уу. Тэгээд тэр сувд мэт Тэнгэрийн хаанчлыг олж авахын тулд та бүх юмаа зараараач гэдэг юм өрн тар хийгээрэй гэх мэттэй ийм хэрэгжүүлэлт. Тэгээ энэ бол те бүр экстрим буюу те тэрүүлсэн те ийм буруу хэрэгжүүлэлт байх болно. Тэгээд ийм зүйл дээр те болгоомжтой хандаараа. За тэгээд сургаалт зөвлөлийг те одоо би яг зүгээр энэ хичээлийг урд нь зааж исэн хүнээс сонсч исэн нэг түүх байсан л да. Сувдны бизнес энэ түүхээс болж те Христ нэг цуглаан ингээд те сувдан идэл ер нь авч хэрэглэе гэдэг уриалга хүртэл гаргаж исэн. Тийм солиотой бүр те. Тэгээд цуглааныхан бүгдээрээ тийм эмэгтэйчүүд нь сувдаар гоёж моё те хин хамгийн том сувдтай байх уу тэр нь бараг сүнслэг хүмүүндээ дооцогдоод ийм бүртэй гаж урсгал маягийн юмнууд хүртэл болж исэн гэж би сонсч исэн. Тэгээд хэтрүүлсэн юмнаас бас болгоомжлороо. За энэ сургаалт зөвлөлийг заах болсон Есүсийн зорилгыг олоод мэдчих юм бол зөв тайлбарт бид нар тус нэмэртэй болно тий. Ямар зорилгоор Есүс энийг ярьсан юм бэ? Тэр зорилгын хүрээнд харах юм бол одоо нөгөө яг линз маань илүү тодорхой болоод эхэлж байна гэсэн үг тий. Яг ийм линзээр бид нар харах хэрэгтэй юм байна штэ гэдэг маань тий. Тэр зорилгыг ойлгох юм бол бид нар тодорхой болно. За тэгээ хэрэгжүүлэлт дээр юу гэхээр Есүс ямар зүйлд уриалаад байна вэ? Яг юу хийгээсэ гэж хүсэж байгаа. Есүс ямар зүрх сэтгэлийн хандлагыг өөрчлөөсэй гэж хүсэж байгаа. Эсвэл ямар зүйлийгтэй бодтойгоор хийж үлдээсэй гэж уриалаад байна. Тэрийг нь бид нар олж мэдхийг нэгдүгээр зорих хэрэгтэй. За тэгээд түүн дээр тулгуурлаад энэ нь бидний өнөөдрийн амьдрал болон ирээдүйд ямар хамаатайг бид нар нээж олж илрүүлээд түүндээ тохирсон хэрэгжүүлэлтийг гаргана гэсэн үг. За тэгээд хэрэгжүүлэлт Библи судлалын нэг чухал зарчим байгаа. Тэрний үгээр яг энэ ажиглалт тайлбар хэрэгжүүлэлттэй холбоотой юу гэхээр ажиглалт ариун тайлбар ганц хэрэгжүүлэл олон гэдэг зарчим байна тий. Тэгэхээр ажиглалт ариун гэдэг нь юу гэхээр аль болохоор тий одоо олон зүйлийг нээж илрүүлж анхааралтай ажиглаараа. Тайлбар ганц гэдэг нь юу гэхээр энэ түүхийг ярьж байгаа тэр цорын ганц зорилго байгаа. Нэг л зүйлийг Есүс ойлгуулах гэж чухал зүйлийг ойлгуулах гэж яриад байна те. Тэр гол зорилгыг нь олж аваараа. Хэрэгжүүлэлт олон гэдэг нь юу гэхээр хүн болгон дээр
тэ хүн болгоны тухайн нөхцөл байдал амьдрал дээр бас өөрөө хэрэгжүүлэлтүүд гарах боломжтой. Жишээлбэл нөгөө самар хүний түүхтэр тэ явж үүний адил үйлд гэвэл миний хувьд тэ бусдад инэрэнгүү хандахын тулд би нэг хүнд хоол авч өгөх ёстой юм уу? Эсвэл би тэ хин нэгэн хүнд хувцас бэлэглэх ёстой юм уу? Залбирч өгөх ёстой юм уу? Яах ёстой юм тэ? Яг юу хийвэл миний хувьд тэ би инэрлийг одоо үйлдэж байгаа тэ бусдын сайн хөршин байхын тулд би яг юу хийх вэ гэдгээ тэ өөр дөрөө тусгаад бодоод үзээрэй. Өөр дөрөө тусгахдаа гудамжинд явж байгаа хүний хувьд, ядаж цөхөрсөн хүний хувьд, эсвэл тэ орон сууцнд амьдарч байгаа хүний хувьд дээд доод айлда хажуу айлда би яаж тэ одоо сайнаар гэрчлэх үү гэдэг юм уу. Гэх мэтчлээ ингээд тэ хэрэгжүүлэлт бол маш олон байх боломжтой. За ингээд зөв хэрэгжүүлэлтэнд хүмүүсийг тэ урайлж өгөх юм бол бид нар тэ энэ сургаалт зөвлөлүүдээр маш сайн одоо сургаал номлол хуваалцаж Есүс хүмүүсийг яг юунд уриалах гэдээсэн. Яг түн шиг тэ тэр уриалгыг бид нар бусдад өгөх боломжтой болно л гэсэн үг. Окей. За миний хуваалцах зүйл өнөөдөр тэ энэ хүрээд зогсоё. Төгсгөлд нь хэлэхэд юу гэхээр та нартаа хувьчлан би бас цаг гарганаа. Тэгэхээр та нарын дотроос хэрвээ миний тусламж дэмжлэг шаардлагагүй байгаа хүмүүс байвал өөрсдөө сургаалаа бэлдээд тэгээд бэлдсэн сургаалаа заавал урьдчилж над руу илгээж өгөөрөө. Би тэгээд ерөнхийд нэг тэ хараад хэрвээ магадгүй тэ тайлбар болон хэрэгжүүлэлтийн үед ямар нэгэн тэ алдаатай юм уу засал залруулах зүйл байвал тэн дээр би бас та нарт комент өгнө. Тэгээд та нартаа ямар ч байсан хүн болгонтой ядаж нэг удаа тэ зүүмээр ч юм уу боломжтой бол бичиж уулзаад сургаалаа бэлтгэхэд чинь зориулаад бас ингээд зөвлөгөө тусламж өгөх та нарыг бас сонсож өгөх тэ ингээд илүү сайжруулах гэдэг юм зүйлд чинь би бол цаг гаргахдаа бол баяртай байх болно. Гол нь цагийн битээ тулгаараа яг тэ маргааш нь ям гараг байхад тэ хагасаа өдөр нь тэ над руу холбогдоод туслаараа одоо би номлоо бэлтгэхэд надад туслаараа гэвэл тэ одоо тийм байж болохгүй. Тийм болохоор та нарын хувьд бол ихэнхийчийн хувьд бол нэлээд хангалттай хугацаа бэлдэх хугацаа байгаа учраас эртнээс сайн бэлдээд зөвлөх зүйлээ бас эртнээс зөвлөлдөөд яваарай. Окей. За үнэхээр гараа өргөж байна. Үнэхээр микрофон нэгээд асуух болно. Надад туслаарай гэж байгаа. За окей. За тэгээд миний хуваалцах зүйл бол болсон. Хэдүүлээ нэг ганц хоёр асуулт байвал аваад тий та нарын зүгээс бас хэлэх зүйл байвал хэлээд тэгээд хувьчлаад над руу холбогдоод цагаа тохиороо тий уулзах цаг тусламж шаардлагатай хүмүүс нь. За би нэг стоп шеэр хийж. Тэгээд бичлэгээ бас зогсооч.